За энэ бол та бидний нөгөө сонирхоод байгаа Шаазангийн манай үйлдвэрийн зар. Төвөөс гисэн даалгаврын дагуу би энэ үйлдвэрийн ажиллагааг нэлээд судалсан боловч онцгийн сэжигтэй зүйлээр нь олж чадаагүй л байна. Энэ үйлдвэрт Шаазан савсуулга үйлдвэрлэж байгаа боловч чухам юунд зориулалтаа үйлдвэрлээд байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч л гэсэн энэ үйлдвэрт цэрэг дайны зориулалтаа материал үйлдвэрлэдэг гэдэг нь нотлогдож байгаа л да. Байж. Яарт тэгвэл хийхгүй ш. За цааш нь миний байгаа хот дахь холгон уржуулах станцын гадаад байдлын зураг. Энэ Харбин хотоос баруун урагш 20 км-ийн зайтай байдаг онцгой отряд гэжтэл аль нэг талаараа холбоотой юм шиг байна. Энэ онцгой отряд гэдэг нь манай улсын эсрэг чиглэсэн хорлон сүйтгэгчдийг бэлтгэдэг газар болов гэж би бодож байна. Харин энэ бол нөгөө генерал Шигийн зураг. Генерал Шиг ийм хүн байт юм би. Тийм ээ. Юуны өмнө тэр Шаазангийн үйлдвэр онцгой отряд, салбар станцууд цөм нэг юмны олон салаа утас гэдгийг тодорхой болоод байгаа. Тийм үү. Бидэнд байгаа мэдээллүүдээс дүгнэлт хийж үзэхэд нэгдүгээр тэр салбар станцууд цөм онцгой отрядтай холбоотой. Хоёрдугаарт тэр салбар станцуудын аль нь ч цэргийн эмнэлгийн зориулдаг. Гуравдугаарт тэнд холгон зурам, хорхой шавж, нян үржүүлж онцгой отрядд нийлүүлж байгаа нь ямар нэг халдвар төвчин тараах туршилт хийж байна уу гэсэн таамаглалуудыг төрүүлж байна. За сайн байна уу, энэ хүү бичлэгээр Японы 731-р анги хэмээх алдартай зартай ангийн талаарх мэдээллийг танилцуулъя. Квантоны армийн халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх ба ус цэвэршүүлэлтийн хэлтс хэмээх Манжуурын 731-р анги буюу энгийнээр 731-р анги хэмээн нэрлэдэг биологийн нууц зэвсгийн судалгаа хөгжүүлэлтийн анги нь дэлхийн 2 дугаар дайны үеэр Японы эзэн хааны армийн хяналтанд байсан Хятадын зүүн хойд хэсэг Манжуур дахь Харбины захад байрладаг байв. Дайны дараа ил болсон мэдээллүүдээр 731-р анги олон мянган хүнийг эмнэлгийн туршилтад ашигласан явдал болсноор энэ анги олон улсад муу нэртэй болсон юм. Эдгээр туршилтанд орж хохирсон хүмүүсийн ихэнх нь 1931 оны 9 сард Хятад Японы 2 дугаар дайны үеэр баривчлагдсан Хятадын иргэд байсан гэж үздэг. 37 оны 7 дугаар сараас бүрэн хэмжээний дайн болон өргөдсөн энэ дайны явцад бусад үндэстний эрэгтэй эмэгтэй хүмүүс хүүхдүүдийг ч Япончууд туршилтанд ашигласан бөгөөд 731-р ангийн хяналтанд байсан эмэгтэйчүүдийн төрүүлсэн яриа хүүхдүүдийг хүртэл үүндээ хамруулсан бололтой. 731-р анги янз бүрийн туршилт хийж байсан бөгөөд тэдгээрт дараах муухай үйлдэлүүд багтдаг байна. Тухайлбал тэд хүний бие төвчин үүсгэсэн ян тарьж, цусны дээж авч эсвэл амьд хүн дээр задлан шинжилгээ хийж, задаа талбайд халдварлагдсан шавьчаар хүнийг халдварлуулах, бэлгийн замын өвчтөй хүнийг хүчээр бэлгийн арилцаанд оруулж эрүүл хүнийг халдварлуулах, хөлдөлтийн орчинд ус болон хүйтэн агаарт хүний мөчийг ил гаргаж хөлдөлт үүсгэх, хүний биеийн эд хэрэгтэн биеийн хэсэг тэр байтугай бүхлөтэн биеийг нь цуглуулах зэрэг үйлдэлүүд хийж байв. Иймхүү цуглуулсан эд хэрэгтнүүдэд 731-р ангийн лаборатори болон Токиогийн армийн эмнэлгийн байгууламжид хадгалдаг байлаа. 731-р ангийн хяналтанд байсан хүмүүс дайныг амьд авч гарч чадаагүй бөгөөд тэд туршилт явцнаас барсан юм уу? Эсвэл дайны төгсгөлд Япончуудын нуунд дарагдуулах ажиллагааны үеэр бөөнөрөө хөнөөгдөжээ. Харин ийм замаар хөгжүүлсэн зарим биологийн зэвсгээ Япончууд Хятадын эсрэг хийсэн цэргийн компанид ажилдаа ашигласан байна. Японы эзэн хааны армид Бээжин, Нанжин, Гуанчжоу, Сингапурт бусад эмнэлгийн ангиудыг байгуулан Японы цэргийн хяналтанд байсан Аз номхон далайн бүс нутагт биологийн зэвсгийн судалгаа хөгжүүлэлт явуулж байв. Нацистийн Герман болон Японы армийн эсрэг сөрөг довтлогоо хийж байхдаа дайны сүүлийн жилүүдэд холбоотны улсууд, тухайлбал Зөвлөлт холбоот улс болон Америк гэсэн улс орнууд дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэнэ хэмээн хамтарсан тунхаглал гаргадаг байлаа. Тийм болохоор 731-р ангийн албан тушаалтнууд дайны дараа дайны гэмт хэрэгтнэр шийтгэх байхаа хэмээн таамаглаж болгоч бодит байдал төр тийм зүйл болсонгүй. Харин ч 731-р анги нь хүйтэн дайны улс төрийн тоглоомын хэрэгсэл болон хувирсан бөгөөд Америкийн засгийн газар Зөвлөлт холбоот улстай өрсөлдөн 731-р ангийн цуглуулсан биологийн зэвсгийн мэдлэгийг өөртөө авах үүднээс тус ангийн гишүүдийг тэр дундаа ерөнхий мэс засалч генерал Иши Широг
дайны гэмтэргийн ялаас хамгаалж өмгөөлжээ. Зөвлөлтийн эрх баригчид 731 ангийн нууц мэдээлэлд нэвтрэхийг сонирхож байсан ч тэд үүнийг яг бодиттой ашиглахаас илүүтэй Америк эсрэг суртал хуулгын зэвсэг болгон ашиглахыг илүүддэж байв. 1946-аас 1948 онд Талст орнын олон улсын цэргийн шүүх ажиллан 731 ангийн ажилтны албан хаагчдын үйлдэлсэн дайны гэмтэргийг судалсан бөгөөд 49 оны 12 дугаар сард Хабаровск онцгой цэргийн шүүх байгуулан Японы армийн 12 офицерыг хамтран шүүсэн байна. Улмаар шүүхийн мэдээллийг албан ёсоор Япон хэл дээр болон бусад хэлээр нийтэлжээ. Түүнээс гадна уг шүүхийн дүгнэлтэнд үндэслэн эзэн хааныг шүүх тухай яриа гарч байсан ч тэр нь ажил хэрэг болсонгүй. Ийхүү холбоотны гүрнүүд эхэндээ зарласан бодлогоосоо хазайж зарим нь мэдэгдэж байсан дайны гэмтэрхтнүүдийг яллахаас чөлөөлсөн байна. Энэ байдал нь Японы нийгэмд холбоотнууд шудраг ёс хариуцлагын талаар ямар байр суурь баримталж байгаа талаар зөрчилтэй мессеж илгээсэн юм. Гэсэн ч 1950-ад оноос эхлэн Японы ард түмэн энэ талаар мэдсэн бөгөөд улмаар энэ чиглэлийн ном, түүх судалгаанууд энэ тенденц бүрэн байдлаар хэвлэгдэж эхэлжээ. 1981 онд алдарч зохиолч Моримура Сейчигийн бичсэн Акума no Хошоку хэмээх ном хэвлэгдсэн нь 734 ангийг олон нийтийн сэдэв болон гарган тавьсан юм. Нэг үгээр хэлбэл 734 ангийн гишүүдийн үйлдсэн үг гэмтэрэг нь хаалттай системийн хэрэг бөгөөд энэ нь Германд хяналтанд байсан Европын хорих лагерт еврейчүүдийг хийгээр хордол тусдагсантай адилхан байв. Гэсэн сүүлийн 10 жил Японы болон барууны зарим судлаач нар энэхүү гэмтэрэгт Японы дээд удирдлагууд болон Японы эзэн хаан холбогдлогүй хэмээн үгүйсэхийг оролдсон байна. Гэсэн ч ямар ч үс Японы армийн хамгийн дээд удирдлага хамгийн дээд түвшиндээ биологийн зэвсгийг судлах хөгжүүлэх зорилгоор 734 анги байгуулахыг зөвшөөрсөн нь маргаангүй баримт юм. Судлаачдын тооцож байгаагаар 3000 орчим Манч, Хятад, Орос, Солонгос, Европ, Америкийн иргэд 734 ангийн үйл ажиллагааны улмаас амиа алдсан бөгөөд энэ талаарх мэдээлэл олон жилийн турш янз бүрийн улсын нууц байсан юм. Дараа нь энэ тэндээс янз бүрийн мэдээлэл хөтөл болсон ч Японы албаны хүмүүс эдгээр тайхрамжгүй хандан мартуулахыг зорж байв. Улмаар Япончууд өнгөрснөө орхиж бусад улстай найрамдал худалдааны шинэ харилцаа тогтоох хэрэгтэй хэмээн түвшмэд нь сануулж ярьдаг байв. Гэсэн хэдий шинээр гарч ирж буй баримтуудтай холбоотойгоор хуучин баримтуудыг дахин сөхөн тухайн үед юу болсон, яагаад тийм зүйл болсныг дахин хэлцэхэд хүргэж байна. За нөгөө талаар энэ подкастын тухайд гэвэл ер нь 731-р ангитай холбоотой мэдээлэл Монголд төгөлгөн илбэг биш бөгөөд нарны өн хэмээх жүжигийн сэдвийг үндснээс тооцвол энэ талаараа олон нийтэд хүргэсэн мэдээлэл ер нь нэг байхгүй байна. Тийм болохоор Монгол улсын хилийн цаана Квантоны арим ямар зүйл хийж байв, тэд ямар биологийн зэвсэг тэнд үйлдвэрлэж байв, хэний эсрэг яаж ашиглаж магадгүй байсан бэ гэдгийг эргэн харах нь ер нь түүхий боддоор харахад нь туслах байхаа. Япон улс биологийн туршилтын материал болгон амьд хүнийг ашиглаж байсан тухай мэдээлэл гараад 50, 60, 70, 80 жил болсон ч энэ талаарх мэдээлэл төдийлөн тэм дөрвтэй өөрчлөлт авчираагүй. Тайвшруулагч эмэгтэйчүүдийн асуудлын нэгэн адил үндэсний засгийн газрын гэмшил нөхөн төлбөрлөө ерөөсөн хангалттай өгтлөөгүй. Тийм хэрн орон нутгийн засаг захиргаа түүхийнүүдийг нээсэн юм. Японы орон нутгийн зарим засаг захиргааны хүчин чармайлтын дүнд 731 ангийн тухай үзэсгэлэн 1 жил хасын хугацаанд Японы 61 газарт хүргэжээ. 90-ад онд гарсан тэр үзэсгэлэн Япончуудад нэлээд шок болсон юм. Учир нь энэхүү 731 ангитай холбоотой баримт ер нь бага бөгөөд дайны төгсгөлд ихэнх нь устан үгсэн байв. Үүнээс гадна тус ангийн ерөнхий командлагч Ишиширо өөрийн тушаалаар хуучин ангийн гишүүд нууцыг булшиндаа авч орох ёстой хэмээн тушаасан юм. Энэ тушаалыг дагах нь тус ангийнхны хувьд тийм хэцүү биш байсан байж болох юм. Учир нь тэдийл гарч яриаг түүхтүүд нь аава та яаж ийм зүйл хийсэн бэ гэж асуухад зүрхэндээ утга шаалгах юм шиг санагдаж байсан байх. Тийм болохоор янз бүрийн судлаачид бие даан гэрчүүдтэй уулзсан мэдээлэл авч эхэлсэн бөгөөд 731 ангид ажиллаж байсан хүмүүсийг ирж хайж олж уулзаж бичлэг хийж ярилцлага авсан нь үнтэй их сурвалжууд болжээ. Түүнчлэн мэдээллийн эрхчлөөний хуулийн дагуу олон жил битүүмжлэгдсэн байсан зарим баримт бичгүүд янз бүрийн улсад ил болсон нь мөн энэ ангийн талаарх мэдээллийг ил болгож судлахад судлаачдад тус болсон байна. За ингээд энэ ангийн тухай түүхэн зарим баримтуудыг сөхье. Юун түрүү яагаад ийм анги байгуулагдах болсон бэ? Энэ ямар үндсэлтэй байваа гэдгийг сөхж үзэхийн тулд
ялдчгүй хорд орцооны ихэнх үеийн түүхийг харах хэрэгтэй болно. Орос Японы дайн хүртэл бүх дайнд бахархалтайя эмнэлгийн уламжлалтай байсан Япон улсад өвчин хэмээх чимээгүй дайсан гарч иржээ. 1904-1905 оны Орос Японы дайны үед нөхцөл байдал ямар байсан талаар Америкийн армийн эмчил Льюис Ливингстон Симон нэгэн тийм нүдэнд харагдсан дүр зураг бичиж үлдээсэн юм. Япончууд түн гадаадын цэргийн аташигийн онцгой эрх өгч Орос Японы дайны үеэр Манжуурт Японы цэргийн хамт явахыг зөвшөөрчээ. Тэрбээр Манжуурын талбайн болон хийрийн эмнэлгүүдэд зочлоо зогсохгүй Японы эмнэлгүүдийг ч ажигласан байна. Дайны дараа тэр чимээгүй дайсныг ялсан жинхэнэ ялалт нэртэй ном бичсэн юм. Үүндээ тэр олон зууны дайны түүхийг харахад урт хугацааны компанит ажилд эхний буюу ил дайсан нийт тохирогчдын 20%-ийг устгадаг бол харин чимээгүй дайсан 80%-ийг устгадаг гэжээ. Япончууд харин энэ хохирлыг багасгах юм уу үгүй болох чиглэлд том алхам хийсэн байна. Японы хамгийн агуу ялалт нь дайны хүмүүнлэгийн тал дээр урьдчилан сэргийлж болох өвчнөр амь насаа шаардлагагүй алтхаас сэргийлсэн явдал гэж би хэлнэ. Манай Америк улсын Мексиктэй хийсэн дайнд өвчнөөс болж 3 хүн, сумнаас болж 1 хүн нас барж байв. Манай улсын иргэний дайнд ч бас байдал иймэрхүү л байсан юм. Тэгвэл 1894 онд Францын Мадагаскар дахь байлдааны ажиллагаанд 14,000 зэрэг илгээгдснээс 29 тулдаанд орон буудуулж өгсөн бол 7,000 урьдчилан сэргийлж болох өвчнөөр нас барсан юм. Өмнөд Африкт болсон Боерийн дайнд Английн цэргүүд түүнээс ч илүү их хохирол амссан. 1894 онд Хятадд хийсэн Японы дайнд өвчнөөс болж гарсан хохирлын харьцаа мөн иймэрхүү байлаа. Гисэн хэдий ч Манжуурт хэн мөргөлдөөнөөс олсон туршлагаа ашиглан 10 жилийн дараа Японы армийн тулдааны хохирол болон өвчтөн хохирлын харьцаа эрсээ өөрчлөгдсөн юм. 1904-5 оны үед Японы армийн ердөө 2.1% өвчин ханиаднаас болж нас барсан юм. Сумны шарахаар нас барсан ердөө 1.5% байв. Үүний тулд Япончууд хамгийн нарийн үр дүнтэй ариун цэврийн системийг хэрэгжилжээ хэмээн тэр дүгнсэн байлаа. Улмаар тэр Японы мэрэгчлэтнүүд микроскоп ашиглан өвчний аимшигтгий үзэгдлийг таслан зогсоосныг магтсан бөгөөд эмнэлгүүдэд рентген аппаратыг тэр байтугай зөвөрийн рентген машинуудыг хээрийн эмнэлгүүдэд тавьж ашиглаж байсан хэмээн бичжээ. Бактериологийн дайнтай холбоотой Японы анхны харилцаа нь хамгаалтын шинжтэй байв. Симоны бичсэнчлэн Япончууд компанит ажиллагаа явуулан усны хангамжаа хамгаалах үүднээс ус цэвэршүүлэх арга хэрэгжилж ухарч буй орсуудын хордуулсан халуун хордлого, элдв өвчин, дизентер, холерийн үхлийн янгаас нейтралжуулахыг оролддог байв. Япончууд баригдаж олзлогдсон хүмүүсийг асарж гэмтэл шарахыг наривчлан мөрдгөн болт хийдэг байсан бол Оросууд өөрсдийн үхсэж шархсан хүмүүсийг хаян хамгийн хурдан хугацаанд ухрахыг илүүд үздэг байсан хэмээн тэр бичжээ. Британий дайны сурвалжлагчид мөн Японы дайны үеийн ёс зүйн талаар бичсэн байдаг. Нэгэн юм бичвэрээр бол Японы цэргийн хайгуулын баг нүдэндээ шархсан Оросын цэргийг олж шархыг нь цэвэрлэж болт хийгээд өөрийнх нь тал руу буцаасан тухай бичсэн байдаг юм. Энэ нь тэр үед Японы ердийн үйлдэл байсан аж. Дэлхийн ихэнх армийн эмнэлгийн корпусын өргөн цэрэг өвдсөний дараа эсвэл гэмтсэн үед эхэлдэг гэж үздэг байсан бол Япон эсрэгээр урьдчилан сэргийлэх бактериологийг тактикийн төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон ашигладаг байв. Энэ байдлыг Америкийн арми хүртэл дөөрэж чадахгүй байх хэмээн тэр бичиж дүгнж байжээ. Ийхүү 20-р зууны эхэнд Японы цэргийн эмнэлэг болон дайны үеийн бактериолог дэлхийд хамгийн шилдэг байсан байна. Америк эмчи үзснээр тэдний стандарт нь Америк болон Их Британихаас хамаагүй өндөр байв. Эмнэлэг нь Японы хувьд буус сумтай тэнцүү чухал байсан бөгөөд цэргийн гүйцэтгэлд хувь нэмэр оруулдаг байжээ. Хоол хүнстэй хамт бактери эсрэг янз бүрийн тарай хэрэглэхийн тулд Японы арми Curiosity буюу урд нь хоолой өвчнөд хэрэглэдэг байсан хуучин юмнуудыг тараасан байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон цэргүүдэд хоолны дараа нэг юм уухыг зааварласан ч цэргүүд энэ муухай хамттай байсан тул ихэнхдээ хайчихдаг байв. Үүнд Японы офицерууд санаа зовон цэргүүдээр ирэх нэм болох вэ гэдэг асуудлыг Токиод дамжуулахад хилэлцүүлэгт Японд суугаад цэргийн аташигийн хүү Вест Пойнтыг саяхан төгсөн залуу Америкийн оршооны дислэгч Дуглас Макартур төчнөр оролцжээ. Америкчууд цэргүүдийг дургуй зүйлээ хийхийг тушаалаар хийх арга байхгүй хэмээн үзэж байв. Тэгтэл Япон офицерууд нэгэн санал болгосон нь асуудлын шийдэл болсон бөгөөд тэд эмний савн дээр хаан цэргүүдээ энэ нэмийг гоо гэж хүсэж байна хэмээн бичсэн байна. Үүний үр дүн Макартур өөрийн турсамж номдоо ийхүү дүрсэлсэн юм. Үр дүн нь агшин зургийн л байлаа. Нэг ч юм дэмий хаягдаагүй. Зөвхөн үхлэл цэргүүдийг юм ухаасан сэргийлж чадах байв. Curiosity эмэнд мөн Оросыг дарна гэсэн утгатай шинэ нэр өгсөн бөгөөд энэ нэр нь дайны дараа
удаан хугацаанд хадгалагдсан эзний асуудал зориулсан алдартай юм болсон юм. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа Японы эрүүл мэнд нийгмийн хамгаалал яам зөвлөлтийн эсрэг энэ утгыг нь арилгахын тулд энэ нэмний нэрийг өөрчлөх тушаал гаргажээ. Ингээд хаан зүсэгтэй нь төстэй өөр ханзаар солих замаар энгийн өөрчлөлт оруулан дуудлага нь хэвээрүүлсэн ч энэний нэрийн утга нь өөр болсон байна. Ийхүү өнөөдрийг хүртэл энэ Хүсэроган хэмээх Японы аль чимийн сангаас олж болно. Япончууд өвчнөөс болж нас баралтыг багасгахтай амжилт гаргасны адил нэм ба сумыг ижил тэнцвэ ач холбогдлоо гэж үзсэн бас зөв байсан юм. Дайны дараа талбайн өвчнөө урьдчилан сэргийлтийн хэлтс байгуулагдав. Энэ нь манжуурт сурсан сургамжийн байгалийн үр дүн бөгөөд Америк эмнэлгийн ажиглагчийн дайнд хэрэглэгдсэн хамгийн нарийн бөгөөд үр дүнтэй ариун цэврийн систем гэж нэрлэсэн зүйлийн инх тайван цагийн үргэлжил байв. Ийхүү Японы анх батлан амлалт зориулахаар хэрэгжилж байсан зүйл Яванда илүү муухай чиглэл рүү өөрчлөгдсөн юм. Америкийн мис засалч болон манжуурт гадаадын сэтгүүлчд ажиглагчдын магтсан Япон цэргүүдийн өндөр ёс суртахуун цэргийн болон эмнэлгийн элитүүдийн гарт орон арьс өнгөний үзлийн муухай байдал болон хувирчээ. За ингээд 731 дөрөнгийн талаар ярихын тулд үүнийг захирагч генерал Ишиширогийн талаар ярих хэрэгтэй болно. Тэрээр 1892 оны 6 сарын 25 Токиогийн төвөөс 2 цагийн зайтай орж Чиото тосгонд төржээ. Түүний гэр бүл тосгоны стандартаар бол нэлээд баян чигнэлэг газрын эзэн хөдөөний яз хурдан байв. 1916 онд Иши Киотогийн хааны их сургуульд хэлсэн байна. Энэ нь нэр хүндтэй байгууллага бөгөөд эмнэлгийн хэлтс нь ялангуяа бактериологийн чиглэлээр алдартай байв. Оюутан байхдаа Иши хувийн зан чанарын асуудалтай байсан бөгөөд тэр бусдад асуудал үүсгэдэг хайхрамжгүй хувиа хичээсэн хэмээн алдарсан байв. 1920 онд тэр их сургуулаа төгсөөд айрамд илссэн ба одолгүй дэслэгч цол хүртэн 1922 оны 100 Токиогийн 1-р армийн эмнэлэгт шилжжээ. Судалгаа хийх гэсэн түүний чин хүсэл эрмэлзэл дээдсийн талархлыг хүлээсэн бөгөөд 2 жилийн дараа бактериолог болон бус чиглэлээр магистрийн судалгаа хийхээр их сургуультай буцав. Энэ хугацаанд тэрээр сургуулийнхаа ректорын гэрт байнга зочлдог байлаа. Эцсдээ тэрээр ректортойгоо хангалттай орж дотносноос түүний охинтой гэрлсэн юм. Энэ гэрэлт нь их сургуулийн эмнэлгийн судалгааны өмнөс байгууламжтай холбоотой түүний байр суурийг батжуулжээ. Энэ нь нэг ёсондоо хятадд хийх түүний хүн дээр хийх туршилтын суурийг тавьсан гэж болно. Япон улс 1925 оны Женевийн конвенцэд гар үсэх зураг нэгдсэн бөгөөд энэ нь биологийн болон химийн дайныг хориглосон конвенц байлаа. Бактерийн чиглэлээр мэргэсэн шинэ хөгжлийг урам зоригтой хүлээн авсан бөгөөд хэрв ямар нэг зүйлийг хориглох хэмжээнд муухай байгаа бол тэр зүйл заавал үр дүнтэй байх ёстой юм ботсон байна. Үүнтэй холбоотойгоор тэр биолог төр суурилсан зэвсэг төвтэй цэргийн салбар байгуулахыг шахажээ. Өөрийн цэргүүдийг хамгаалах нь янгийн тухай сэтгэлгээний нэг хэсэг хэвээр байсан бөгөөд энэ нь Орос Японы дайны цэргийн эрүүл ахуй амжилтын үргэлжлэл байв. Иши Киотод судлаачаар ажиллаж байхдаа Японы нэгэн бүсэд тэгдсэн тахлыг хэмжлэхээр туслахаар илгэээгдэжээ. Тэнд ажиллах зураа тэр цэргүүдийн амд зөвөрлөн ашиглаж болох ус шүүгч системийг зохион бүтээсэн байна. Ерөнхийдөө тэрээр цэргийн бактериологийн талаар шинэ хандлага авчирсан нь яагаад чимээгүй дайсныг чимээгүй холбоотон болгож болохгүй гэж гисэн асуулт байлаа. Энэ зураа тэр Токиод байнга очиж армийн дээд удирдлагуудтай гар барин уулзаж нийгмийн хэрэгэм зэргийн шатаар өгсөнгөө довтлооны дайнд зориулсан бактериологийн судалгааг хөгжүүлэх талаарх өөрийн төсөл санаачлагыг ярьсаар байв. Армийн бодлогоор зарим офицеруудыг гадаадын цэргийн байгууламжийг судлахаар илгээдэг байлаа. 1928 оны хавриш Японыг орхин зардлынхаа нэг хэсгийг өөрийн халааснаас гаргахан 2 жил гаруй хугацаанд 20 гаруй Европын улс Америк, Канадаар аялсан юм. Аяллаа зорилго нь хими болон бактериологийн зэвсгийг Японы цэргийн номлол болон хөгжүүлэхтэй холбоотой байлаа. Японы хяналтанд байсан өмнөд Манжуурын төмөр зам нь 1904 оноос хойш Япон улс Манжуурт хөдөлთა үйлдвэрлэлийн баазаа хөгжүүлж ирсэн өсөн нэмэгдэж буй эдийн засгийн томоохон төв байв. Энэ нь мөн тухайн үед дэлхийн хамгийн сайн удирдлагатай төмөр замуудын нэг байсан юм. 1933 онд хэвлэгдсэн Японы хаан тулсад зориулсан газар нутгийн гарын авлага хэмээх номонд Манжуурыг асар их баялагтай ирээдүйтэй хэтийн төлөвтэй Япончуудын хурдтай хөгжилд тус нэмэр болох газар хэмээн тодорхойлсон байв. Өмнөд Манжуурын төмөр замаас Манжуурын томоохон хотуудын тухай англи хэл дээр товхимол хэвлэдэг байсан бөгөөд энд газрын зураг жуулчдын сонирхлыг татах газрууд түүхийн тухай мэдээлэл багтдаг байв. Тим нэгэн товхимол 1931 оны 9 сарын 18-ны орой Хятадууд халдлага хийсний улмаас Японы цэргийн харуулууд тэдгээрийг илрүүлэн улмаар хөөн байлджээ.
Тэгээд улмаар Япончууд тэдний эсрэг хүчтэй товтлогоо хийсээр аргагүй болсон. Хэдэн цагийн ширүүн тулааны дараа энэ хавийн нутаг харангууд тэр чигтээ Японы цэргүүдийн гарт орсон хэмээн тайлбарласан байв. Гэвч бодит байдал дээр энэ тоглоомын тулаан байсан бөгөөд Япончууд мөнгөднийг эзлэн Манжуурыг бүрэн хяналтанд авахыг зөвтгөх зорилгоор ашигласан хуурмаг үйлдэл байв. Япон баруун зүг урагшлагын цаадах жинхэнэ шалтгаан нь энэ бүс нутагт болж байсан хоёр үйл явдал байсан бөгөөд эхнийх нь Хятадууд Чанкайшигийн удирдлагатаар нэгтгэгчийг хандлагатай байлаа. Харин хоёрдугаар зөвлөлтөд хойдлоос хүчээ сунган дарамт үзүүлж байв. Ийм үед Квантоны арми нүүрс төмөр бусад хүдэр газрын тосны баялагтай Манжуурыг хяналтанд авах ёстой хэмээн шийджээ. Мөнгөдний тулгаралтаас 3 хоногийн дараа Японы колон болох Кореягоос дэмжих цэргүүд ирж 3 сарын дотор Япон Манжуурыг бүр эзэлсэн байна. Чанкайши тэр үед Хятадын бусад хэсэгт нөлөөгөө бэхжүүлэхэд анхаарч байсан тул Манжуурыг хамгаалах гэж төдийлөн хүчтэй оролцсонгүй. Японы халдан довтлогооны эсрэг үндэстнүүдийн холбоонд эсэргүүцэл гаргасан боловч энэ үр дүнгүй байв. Япон улс 3 зүүн мужийг Манжго буюу Манжуурын хаант улс хэмээн бие даасан улс гэж тунхаглан Хихос нэр томьёогоор дамжуулан Манжуур таяар өөрсдөө засаглажээ. Ийхүү Японы цэргүүд Манжуурт бүрэн хяналт тогтоосноор 731 дэх анги болон түүнтэй холбоотой байгууллагуудын лабораторид хүний дээж авах боломжийн тайз бэлэн болсон юм. Энэ зур Иши Широгийн карьерч хурдцтай дээшлсэн байлаа. 1932 онд Токиогийн армийн эмнэлэгт таглаас урдчилан сэргийлэх судалгааны лаборатори байгуулагдсан бөгөөд үүний дараагаар Иши томилогдов. Манжуурын Харибин хот төмөр замын зангилаа олон соёлт олон үндэсний худалдаа орлох хөгжмийн төв байв. Орос Японы дайн эхлэхээс эдхэн жилийн өмнө Оросуудын хөгжүүлсэн энэ хотод Оросоос дүүрсэн цагаан Оросууд суурьшсан байлаа. Үзэсгэлэнтэй Орос эмэгтэйчүүд олон байсан ч ажлын байдал ховстол ихэнх нь бие үнэлэхэд хүрчээ. 1932 онд Японы цэргүүд Харибин руу нүүснээс хэдэн сарын дараа Иши болон түүний хамтрагчид араас нь дагав. Энэ үед Япончууд зөвлөлт Манжуурын хил дээр тооны хувьд давмгай зөвлөлтийн цэргүүдтэй тулгарсан бөгөөд зэвсэгт мөргөлдөөнүүд хизээцээгүй гарахаар байлаа. Иши анх Харибинд хэдэн сон хүнтэй үйл ажиллагаагаа эхлэв. Гэвч тэрээр хотын төвд олонний нүдний үн байхыг хүссэнгүй. Ингээд тэд Харибинаас өмнө зүг 100 км-ийн зайд өөр газар олов. Япончууд Баюн хоо хэмээх газрын ойролцох ядуугаар олд иржээ. Тэнд 300 орчим гэр дэлгүүр байсан бөгөөд урт талдаа өргөн хөндөй талбайтай байв. Японы цэргүүдэрч тосхны ахлагчид 3 хоногийн дотор бүгд нүүх хэмээн тушаав. Удалгүй Иши цэргийнхэнтэй хамт ишээ ирэв. 100 орчим өрөөд том барилгыг хуаран болгон хадгалсан бол бусад бүх зүйлийг шатаав. 500 м2 талбайг цэргийн оройтой бүс болгон тогтоогоод тоосон барилгууд босгов. Хажуудлын талбайг мөн хүчээр пулаан авч Японы цэргийн нисэх онгоцны буудал барив. Орон нутгийн стандартаас ч бага цалингаар Хятад ажилчдыг авчирч энд ажиллуулсан бөгөөд та нарт бага цалин хангалттай хэмээн Япон хянагчид нь маргадаг байв. Ийхүү тэд хэдэн зуун өрөөтэй барилгын ажлыг нэг жил хүрэхгүй хугацаанд дууссан байна. Бүх зүйл нууцын дор явагдав. Барилга барьж байсан ажилчдыг Япон харуулууд байнга хянаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж байлаа. Ишигийн бариулсан цогцлбор хоёр хэсэгтэй байв. Нэг хэсэгт нь офис амьдрах байр, хоолны газар, агуулгах машины зогсоол байсан бол нөгөө хэсэгт нь хоригчдод хамааралтай байгууллага болох шорон лаборатори, чандарлах цуух байлаа. Иши заримдаа хориотой буюу нууц материалууд зөөж авчирдаг бөгөөд тэр тохиолдолд хятадуудад юу ч харуулахгүй байх арга хэмжээ авдаг байв. Энэ байгууламжийг Жаммагийн хашаа гэж нэрлэсэн юм. Хашаа гэдэг ханзын тэмдэг нь Япон хэлэнд цайз гэсэн утгатайч Хятадын хувьд энэ дайсан довтлогоноос хамгаалсан бүрэн хэрэмтэй хотыг илэрхийлдэг юм. Гаднаас нь харахад энэ байгууламж үнэхээр цайз шиг байсан нь ойлгомжтой. 3 метр өндөр хэрэмдэр өргөст тоор өндөр хүчлийн цахилгааны утас тавигдсан байв. Гүүрээр дамжиж очдог хос төмөр хаалгатай. Байгууламжийн урт талын зам иргэдэд хориотой байсан тул хүмүүс зорьсон газраа хүрэхин тулд энэ байгууламжийг тойрч тойруу замаар явах ёстой байдаг байлаа. Нэгэн цувралаар бол Жаммагийн хэрмийг очиж сониуцрсан залуугийн цогцыг маргааш нь олсон гэж хүмүүс ярьдаг юм. Гэсэн ч энэ хэрмийн талаарх мэдээллийг яаж ч нууцлах гэж оролдсон энэ талаарх мэдээлэл түгэнд харгасан бөгөөд хэрмний дотортолын өвдөл зовлонгийн ашгарааны тухай цуу яриа ойр хавийн тоснуудад таржээ. 1936 онд Хятадуудын дунд энэ газар зөвхөн шорон бус, бактерийн үйлдвэр, аллагын газар гэдэг хүмүүс сайн мэддэг болсон байлаа. Байгууламжийн талаарх зарим мэдээлэл Япончууд энэ хавийг орхисны дараа барилгуудад анх орсон нутгийн дэлгүүрийн эзнээс ирсэн юм. Тэрээр уг байгууламжид 30 орчим камер байсан гэж ярьдаг бөгөөд
500-аас 600 орчим хоригдол байнга хоригдож байсан бололтой. Гэхдээ байгууламж 1000 хүртэл хүн хорих хүчин чадалтай байв. Сүүлийн жилүүдэд энэ бүс нутгийн тухай өөр нэг хятад хүн бас нэг ярилцлага өгчээ. Тэр ярилцлагаар бол бид тэндээс цус авч байгаа тухай цурал сонсч тэр газрын ойролцоо идэж очиж байгаагүй. Бид маш их айдаг байсан юм. Тэр цогцлбарын ажил эхлэхэд манай тосгонд 40 орчим байшин байсан бөгөөд олон хүн гэрээсээ хөөгдсөн. Гэр бүрээс нэг хүн барилгын ажилд явах ёстой болсон юм. Эндээс болон эргэн тойрны тосгонуудаас нийтдээ 1000 орчим хүн тэнд очиж ажилласан. Гэхдээ манайхан зөвхөн хүрээлэн буух хэрэм Шорон хаан дээр л ажилласан. Барилга дээр ажилласан өөр хятадуудыг хаанаас авчирсныг бид мэдээгүй. Бүх зүйл дууссан дараа тэднийг алсан хэмээн ярьжээ. Энэхүү цогцлборт байдаг хориглоод хөлний гав, заримдаа гарын гав зүүдэг байв. Тэдэнд тэжээлэг хоол өгдөг байсан ба үндсэн хүнсэнд будаан, эсвэл улаан буудай мах, эсвэл загас, хангалттай хүнсний ногоо заримдаа тэр байтугай архи өгдөг байв. Зорилго нь тэдний хэвийн эрүүл мэндийн байдалд байлгаж туршилтанд хэрэглэх явдал байлаа. Эдгээр туршилтын нэг нь цусны дээж авах явдал байсан бөгөөд 2-3 хоногийн зайтай дор хаяж 500 см куб цус авдаг байв. Үүнээс болоод тохирогчд айжмар суларч доройтно. Гэсэн ч цус авсаар л байна. Наривчлсан бүртгэл хөдөлдөг байсан бөгөөд эдгээр туршилтууд нь шинжлэх ухаанаас илүү мэрэгжлийн сониуд зан гэлтгэн. Өөрөөр хэлбэл хүнээс хэрэг цус авбал хүн өхвэ гэдгийг харах сонирхолтой байх шиг байлаа. Гэхдээ бүгдийг нөхөх хүртэл цусыг нь авдаггүй. Заримдаа хохирогчид лаборатори материал болж чадахгүй болсон үед нь хор тарчихдаг байв. Аль эсвэл заримдаа хохирогч хэтэрхий сулрах юм бол сүхээр толгойг нь цохин, тархийг нь хаг цохиод тархийг нь судалгаанд хэрэглэдэг байлаа. Ийхүү энэ хэрэнд орж хоригдсон хоригдлуудын амьдралын хугацаа хамгийн ихтэй 1 сар л байсан гэдэг. Үүнээс гадна өөр нэг туршилт хийдэг байсан нь хүн зөвхөн усаар хэр удаан амьд байхыг тодорхойлох туршилт байв. Хоригдлуудад хоол хүнс өгөхгүй бөгөөд заримд нь энгийн ус, харин өөр заримд нь нэрмэл ус өгдөг байв. Ингээд тэдний дороотж өгөх хүртэл нь ажиглана. 30 жилийн өмнө Манжуурын мөргөлдөөн цэргүүдээ өвчтөнөөс хамгаалснаар Япон олон улсын бишрэлийг хүлээж цэргийн эмнэлгийн салбарт дэлхийн тэргүүлэгч болсон байсан юм. Одоо тэгтэл түүний эмнэлгийн чиглэл өөрчлөгдөж, ёс зүйн мухагаар хөвөрч эхэлсэн байна. Орос Японы дайны үеийн Японы цэргийн удирдагчид энэ байдлыг харсан бол цочирдох байсан нь гарцаагүй. 1936 Жан Магийн хашаанаас зугтсан явдал ухаантай төлөвлөгөө зориг, азтай тохиолдлыг хослуулсан үйл явдал байв. Энэ нь харбин тойрж байгаа дараа нь цус авах шинжилгээнд хамруулахаар Жан Ма руу шилжүүлсэн 40 орчим хүнийг хамарсан орголт байв. Ли хэмээх хоригдол сарны хойнлын 8 дугаар сарын 15-ны өдөр буюу намрын баяр тэмдэглэх үеэр орохыг хэмээн зохион байгуулсан байлаа. Энэ баярын үеэр Япончууд үдшилэг хийж архи уудаг бөгөөд хоригдлуудад ч онцгой амттан өгдөг байв. Ли Японы харуул хоол архи авчрах гэж байгааг мэдчихсэн бөгөөд хоолны савыг харуулдаа буцааж өгөх үедээ түүний гарыг шүүрэн авч толгоор нь цогч унгаад бүснээс нь түлхүүрийг нь аван камеруудыг онгойлгожээ. Арай чадaltaй хүмүүс нь орголтод нэгдсэн бол цусааг нь суларсан хүмүүс нь явж чадахгүй камертаа үлдэв. Ли болон түүний хамтрагчид энэ боломжийг ашиглан гадаа талбаар гүйсэн бөгөөд аз тэднийг ивээсэн байлаа. Хүчтэй борооноос болоод гаднах цахилгааныг тасалчихсан байв. Ингээд оргочд хэрмний доор ирэн бие биен дээр давхарлан гараад гадагшаа гарсан байна. Цугтагчдын 10 орчим буудуулж 20 орчим хүн гарч цугтж чадсан ч гэсэн янз бүрийн байдлаар нас баржээ. Харин цөөн хэдэн хүн тосонд хурж оршин суугчдаас тусламж хүссэн байна. Энэ талаар 1984 онд нэгэн юм ярилцлага хятадд гарчээ. Тэр шөнө би байшингийн ард хөлийн чимээ сонсон, дараа нь хин нэгэ хаалга төгссөн юм. Гартал хөлөндөө дөнгөтэй 7 хүн байв. Миний ахуулгаач дэрэмчин гэж бодон сүх шүүрсэн ч тэдний түүхийг сонсоо сүхээ тавьсан юм. Бид тэднийг байшингийн зүүн талын агууд авчирсан бөгөөд гав дөнгийг нь хуглан тасдчихлав. Үүний дараа тэд тосноос гарсан бөгөөд эцэстээ эсэргүүцлэнд ажилтдаа нэгдсэн юм хэмээн ярьжээ. Ийхүү явсаар хашааны нууц ил болов. Япончууд энэ 5 жил нууцаа хадгалж чадсан ч эцэстээ нүхээс аргагүй цаг ирв. Харбин хотод ор Пинфан хэмээх газар өмнөд Манжуурын төмөр замаар богино зайд хүрч болох газар байв. Хятадууд энэ газрыг Пинфан гэж нэрлэдэг бол Япончууд энэхүү анцыг Хэйбо гэж уншдаг байлаа. 1936-аас 38 оны хооронд Ишигийн байгууллага Пинфаны бүсд хэд хэдэн тосгоны цэргийн онцгой ирэхээр булан авчээ. Олон зуун айл өөрсдийн гэр газрыг Японы эзлэн түрэмгийлэгчдийн тогтоосон өчүүх мөнгөөр зарах ёстой болов. Иргэн тойронд үлдсэн хятадуудын барилгуудыг нэг давхраар хязгаарлан сониуч нүдүүдийг хол байлгасан бөгөөд Пинфанд ирсэн хүн гагц зөвшөөрөлтэй байх ёстой болов. Энэ бүсийн дээгүүр
Японы арми онгоцноос бусад онгоц нисгийг хориглосон бөгөөд зөрчигчдийг буудан унагадаг байв. Пинфаны цогцлбор нь 6 хавтгай дөрвөлжин км талбайд 70 гаруй барилгатай өргөн үрээтэй хэрэмтэй хот болон хөгжив. Энэ цогцлборын барилгуудыг Японы Suzuki Group-ийн барилгын компани өдөр шөнөгүй 2 ээлжээр ажиллан барьжээ. Цогцлбор 1939 он гэд дууссан байж болох ч яг хугацаанд тодорхой бус. Учир нь туршилтууд эхэлсний дараач барилгын багууд ажилласаар байсан байна. Пинфаны цогцлбор дахь шоронгийн блокуудыг Ро барилгууд гэж нэрлэдэг байв. Энэ нь Японы үеийн Ра тэмдэг болон Камбрийн блокуудын дөрвөлж хэлбэрээс гаралтай. 7 дугаар блокт насанд хүрсэн эрэгтэй оргидлууд 8 дугаар блокт эмэгтэйчүүд хүүхдүүдийг байлгадаг байв. Эдгээр шоронгийн блокууд яг л хоньны торны ижил зорилготой. Камерууд нь ганцаар эсвэл олон хүнтэй байсан бөгөөд хажууд байрладаг цонхон коридор руу хардаг байв. Коридороор сонгодог нийлхийгээр хоригдлууд гараас сонгос тариа илгэх юм уу цусны дээж өгдөг байлаа. Камер бүрийн цонх нийлхийвчин шалны ойролцоо байрладаг байсан тул бос чадахгүй оргидлууд хэвтэж байгаа байрлалаасаа гараа сунгаж болдог байв. Учир нь туршилтууд явагдах тусам хохирогчид зогсож чадахгүй болдог байлаа. Ариун цэврийн үүднээс камер болгонд угаалгын жорлон байв. Зузаан бетон хантай байсан жам магийн оргилттой холбоотой байж болох юм. Камер хоорондын хан нь хүртэл 30-40 см зузаан байв. Төвийн халаалттай хөргөлтийн системтэй сайн төлөвлөсөн хоолны дэглэмтэй байсан нь хоригдлуудын эрүүл мэндийг хамгаалж тэдний гаргах хөгжлийн үнэн зөв байдлыг баталгаажуулах тустай байв. Ариун цэврийн бохирдол юм уу бусад өвчний нянгаар үр дүнгээ бодлуулахгүй гэсэн санаа байлаа. Пинфаны асар том байгууламж баригдаж байхад нутгийн иргэд энэ юу вэ гэж асууж эхэлсэн байна. Тэгтэн Япончууд модны үйлдвэр барьж байна гэсэн гин. Энэ байдлын талаар нэгэн судлаач энэ бол яг л үнэнлэхдээ тэд хүмүүсийг мод гэж үздэг байсан юм хэмээн тайлбарлажээ. Түүнээс хойш Марута буюу мод хэмээх утгатай үгээр Японы судлаач нар задлан шинжилж хийгэр хортолон алж устгасан хоригдлуудаа нэрлэдэг болсон байна. Пинфан хоригдлуудынхаа цогц үлдэгдэл материалыг устгах зорилттой 3 том шатаах цуухтай байлаа. Эдгээрийг чандралах цуух гэд нэрлэвэл дэндүү магц зэрэг болно. Шатаах ажилд оролцож байсан хуучин нэг ажилтан цогцсон дүргэлж хурдан шатдаг байсан юм. Учир нь тэд бараг эргэтэнгүү болцсон байдаг байлаа гэв. Уэйто Яторо хэмээх нэгэн судлаач энд ажилладаг байв. Энэ талаараа тэр хожим ийм дурсамж бичсэн юм. Манай судалгааны материал 4 Марутагийн хамт камерт байлаа. Тэр аль хэдийн зогсож чадахгүй болтлоо суларчсан байв. Хүнд дөнгөн хөл рүү хатгаж байв. Хөдлөхөд гав нь уйдгартай ангинах дуу гаргана. Камерын хамтрагчид нь түүнийг тойрон сууж түүнийг харж байв. Хинэн ч ярьж байгаагүй. Жорлонгийн ус муухай дуутай шоржигнэн үрсэн. Камерын гаднах коридороор харуулхад бууж үсэн байдалтай зогсож байв. Тэдэнд хүний үхлийн ашгараа ямар ч нөлөө үзүүлдэггүй байв. Зүгээр л өдөр тутмын үйл явдал байлаа. Энд орогдож байсан хүмүүс бүх эрхээ аль хэдийн алдсан байсан юм. Тэдний нэр цамцны урт тал бичсэн дугаар болон Марута гэдэг үгээр солигдсон байв. Тэдний зөвхөн Марута дугаар X хэмээн нэрлэдэг байв. Тэднийг нэг хүн 2 хүн гэж тоолж байгаагүй харин нэг мод 2 мод гэж тоолдог байв. Бид тэд хаанаас ирсэн, яаж энд ирсэн талаар юу санаа зовж байгаагүй. Судалгаа хийгдэж байгаа тэр хүн маань хэрээр бүрхэгдсэн тариачин шиг харагдаж байв. Тэр дороотж хацрын ясан цухуулсан байлаа. Түүний нүд бохир урагцсан хөвөн хувцснаас гялцж байв. Манай багийн ахлагч өчигдрийн үр дүнд бүрэн сэтгэл хангалуун байсан юм. Бид цусны зураг болон халдварын уртад ийм тодорхой өөрчлөлт хийж харж байгаагүй тул би өнөөдрийн цусны дээжинд ямар өөрчлөлт гарахыг тэсэм ядан хүлээж байв. Өндөр хүлээлттэйгээр би зэвсэгт харуулгуудын хамт 7 дугаарын камерын блок руу ирсэн юм. Миний ажиллаж байсан Марута үхлийн ирмэг дээр байв. Хэрвээ тэр хүчих юм бол энэ туршилт маань гамшиг болох байлаа. Хэрв би цусны дээж авч чадахгүй бол бидний энэхүү туршилтын үр дүн дутуу болох байв. Ингээд би түүний дугаарыг дууцч хайруу гарсангүй. Би цонхоор бусад дөрөв хоригдол руу тогч түүнийг авчир гэж шалав. Тэд хөдөлгөөс суугаад байхаар нь би алив түүнийг хурдан аваад хэмээн хашгирсан цаг инсэн юм. Тэгтэл нэг харуул бууга гаргаж тэднийг чиглүүлэн хятад хэлээр хашгирав. Аргаа барсан байдалтай тэд нөгөө хүнийг зөөлөн өргөж цонх руу авчирав. Надад тэр хүний үхлээс илүү чухал зүйл бол түүний би дурсаж бууж цус байсан юм. Түүний үхлийн өмнөх агшин түүний гар ягаан өнгөтэй хүүтэн болж байлаа. Тэр гараа нийлхийгээр сунгав. Би баярлаж ялтын мэдрэмжээр дүүрэн илэрхийлж боломгүй догтлоо таарч ятан байв. Багийн ахлагч маань энэ үр дүн хүлээж байгаа та гэж бодон би зүгээ хатгав. Зүгээ вений суцсанд нь хатгав. Тэгтэл уйтгартай дуугаар
би улаан хар цусыг зүүн рүү татан 3 см, 5 см цус татав. Түүний царай улам цайвар болж байлаа. Өмнө нь тэр гиншиж байсан бол одоо гиншиж чадахгүй болов. Түүний хоолой жижигхэн шавьчих хятад дуугарч байв. Уур хилэнтэй нүдэрээ тэр над руу нэг ч удаа анивчихгүйгээр харав. Гэтэ энийг би тооссонгүй. Би 10 см цусны дэж авлаа. Лаборатори ажил хийх хүмүүсийн хувьд энэ бол экстаси, мэрэгжлийн манд дуудлага байсан юм. Хүний өвлийн зовлон хүртэх сэтгэл манай лабораторид ямар ч үнцэнгүй байсан юм. Би цусны дээжээ хурдан авчхаа дараа нь камер руу эргэж харав. Түүний царай хаяа татвалзаж, амьсгал нь улан богино болж өвлийн таталт руу оров. Камерт байсан бусад 4 хүн ижлэгэн хувь цаяаг хүлээж байсан бөгөөд тэд өөрсдийн уураа барьж чадахгүй байв. Тэд ус авчран нас барсан хүний ам руу хийв. Ийхүү тэдний амьдрал нэг хуудас графикийн судалгааны цаас болдог байв. 4-5 зэрэг бууга гарган камерын алгыг онгойлгон нас барсан хүнийг гаргаж ирэн гарт тэргэнд ачив. Маргааш ямар хувь заяа хүлээж байгааг мэдчихсэн бусад 4 хүн нас барсан хамтрагчаа явахыг хараад нүдэндээ уураа барьж чадахгүй байв. Гарт тэрэг задлан шинжилгээний өрөөний зүг алга болоход хажууд нь өндөр янтан сүндэрлэж байв хэмээн тэр бичжээ. Хүн дээр хийж буй туршилт нь Япон судлаачдад амьд хүний эрхтнийг хүснээрээ шалгах өвчний явцыг харах анхны боломжийг өгдөг байв. Амьд хүн дээр задлан шинжилгээ хийх нь Япон эмч нарын өвчин туршлага байсан юм. Урд тэд хүн нас барж ялцсарсны дараа л задлан хийдэг байсан тул төдөл наривчлалтай өгдөл авч чаддаггүй байв. Харин илүү наривчлалтай үр дүн авахын тулд субъект амьд байх хэсэг нь чухал байлаа. Тиймээс Манжуурт Япон судлаач нар хэлмэрчтэй хамтран ажиллаж хоригдлуудад ямар шинж тэмдэг илэрч байгааг асуун оновчтой цагийг нь тогтоогод хоригдлуудыг камераас гаргадаг байв. Тэнд ажиллаж байсан хүний хэлснээр бол мэдээ алдуулалт сонголттой байсан аж. Шинж тэмдгүүд нь илэрмэгц хоригдлыг камераас гаргаж задлан шинжилгээний өрөөнд аваачна. Хоригдлын хувцсыг тайлшрын дээр хэвтүүлдэг бөгөөд аимшигтайгаар ойрлж хашгирч эсэргүүцэхэд нь гар хөлийг нь хүлэн ам руу нальжуурч ихнэ. Тэгснэ хутганы нэг хурдан зүсэлтээр түүнийг задлана. Гэд зэрэгтнүүд нийл гарсан ч хүн шууд өгдөг байж. Зүсэлт хийх тохирогч хвчлэн аимшигтай ашигладаг бөгөөд удалгүй дуун зогсдог гэжээ. Судлаач нар дараа нь эрхтнүүдийг шалгаж судлахыг хүссэн эрхтнүүдийг авч үлдсэнийг нь хайдаг байна. Энэ явц тохирогч цус алдалт юм уу эсвэл чухал эрхтнүүдийг навснаас болж нас бардаг байлаа. Энэ талаар Куромисава Масацунигийн богино хэмжээний видео гэрчлэл байдаг юм. Ярилцлага өгөх үедээ тэр өндөр настай сул дорой байсан бөгөөд дуун бараг сонсогдохгүй байв. Тэрээр амьд задлан шинжилгээний үеэр мэдээ алдуултаас ирсэн эмэгтэй охирогчдоор ажиллаж байсан тухайгаа ярьжээ. Сурвалжлагч эмэгтэй юу болсон бэ гэж асууад Куромисава тэр нүдээ нээчихсэн байсан дараа нь хашгирсан гэв. Тэр юу гэсэн бэ гэж асууад Куромисава хариулж чадалгүй сулхан үлж байснаа. Би тагч тэр талаар бодохгүй байх хүсдэг юм шивнэжээ. Сурвалжлагч хэдэн секунд хүлээгээд дахин юу гэж хэлснийг нь асуухад Куромисава уйлж байгаад тэр хоригдл эмэгтэй намайг албал алчих зүгээр гэтээ миний хүүхдийн амь насыг өршөөгөөч гэсэн юм гэжээ. Энэ ярилцлагаасаа 4 сарын дараа Куромисава нас барсан байна. Иймэрхүү явдал энэхүү 731 дэх ангид нэг биш удаа тохиолддог байв. Эмэгтэйчүүдийн баривчилд туршилтанд хэрэгэлдэг байсан бөгөөд олон тооны хүүхд хоригдл эмэгтэйчүүдээс төрдөг байв. Зарим эмэгтэй жирэмс байх үед навчирдаг байсан бол заримыг нь албатлагын бэлгийн харилцаагаар жирэмсэн болгодог байлаа. Бэлгийн замын өвчнөд туршилтын үеэр их хүүхдүүд дээр туршилт хийсэн тухай бүртгэл байдаг юм. Пимфаны ангийн үйл ажиллагаанд 2 тээврийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Манжуурт Японы үйлдвэрлэлийн амьдралын шугам болсон төмөрц зам нь ишигийн байгууллагын салшгүй нэг хэсэг байв. Цонхгүй вагонуудаар хоригдлуудыг баривчилсан газраас эсвэл шоронгоос Пимфаны шоронгийн лабораториуд руу зөөдөг байлаа. Ховорхон амьд үлдсэн гэрчүүдийн мэдээллээр бол хоригдлуудын гар хөлийг нь хүлэн хэвтүүлэн ачааны вагонд ачдаг байжээ. Харин нөгөө нэг гол тээврийн хэрэгсэл нис хонгоцны буудал байв. Иши албан тушаалын дэвшилтийг санаа тавьдаг байсан тул Токиогийн армийн эмнэлгийн коллежид ажиллаа танилцуулахаар байнга очдог байв. Танилцуулгад нь зөвхөн график зураг төдийгүй хүний дээжж багтдаг байв. Дээжийн савыг Европт сурсан Япон хүн хийдэг байсан бөгөөд дээжүүд Пимфанаас Токио руу нислэгээр тогтмол тээвэрлэгддэг байв. Зарим сав нь гар хөлийн дээж бусад савнд ирэхтэн заримд нь толгой хийж явуулдаг байлаа. Энэхүү ангаарын холбоосоор Иши Токиогийн баазаасаа итгэн цагийн зайд байсан тул Пимфан нь Токиогийн эмнэлгийн сургуулийн дээж хангамжийн нэмэлт хэсэг болжээ. Пимфан руу буцах нислэгүүдэд хулганы тор зэрэг хангамж тээвэрлэгддэг байв. Токиод авчирсан янз бүрийн материалыг зөвхөн армийн эмнэлэгтүүдийгүй Японд аярах судлаачдад хүргэдэг байсан байна.
Энэ нь их сургуулиудад Японд тухайн үед байгаагүй тахал холиор халдвар цусан халуурал зэрэг өвчнийг судлах боломжийг олгожээ. Ийхүү 734 анги нь Японы цэрэг эмнэлгийн салбарт шаардлагатай чухал нууц туршилтын үйлчилгээг гүйцэтгэдэг байв. Арми эмнэлгийн материалын хангамж ажилтан Аманы Рюжи энэхүү хоёр талын урьдчилан талаар ийхүү тайлбарласан юм. Онгоцоор манжуур тулган авчрах нь элбэг. Онгоцоор хүний биеийг дангийн дэжиг Токио руу аваачдаг бөгөөд буцтаа хулган авчирдаг байлаа. Би Токиогийн лабораторид олон тооны биеийн дангийн дэж харсан. Эдгээр нь арми эмнэлгийн коллежийн хуучин байрны ойролцоох шинжикүүд 50 жилийн дараа малтж олдсон яснууд юм. Хэрв тэнд дахин малтлах гэвэл үүнээс ч их яс олдох байх хэмээн ярьжээ. Байгууллагын тархалтыг навж үзэхдээ энэ үйл ажиллагааны хүрээ илүү тод харагдана. Пимфаны төв ангиас гадна Бээжин, Нанжин, Гуанчжоу, Сингапурт өөр ангиуд байгуулагдсан байна. Нэмж хэлэхэд эдгээр ангиудын зарим нь өөр ингэсэн салбар ангиудтай. Нийт ажиллагчдын тоо бараг 20,000 орчим хүн байв. Хүний дээжүүд бусад ангиудаас Пимфаны төв байр руу бас ирдэг байв. Бусад ангиуд тодорхой судалгааны чиглэлээр дагнасан тул Пимфанд байхгүй өвчин эмгэгийн дээжийг бусад ангиуд нийлүүлдэг байсан гэж таамаглаж болно. Энэ зуур цонхгүй галт хэрэг машинууд хөдөлсөөр шатаах цуухнууд утаагаа гаргасаар байв. Пимфаны цогцлбор хүний туршилттай ижил утгатай болсон хэдий ч 731 ангидаг нэр 1941 оны 8 сар хүртэл хэрэглэгдээгүй юм. Харин түүний дараагаас энэхүү нэр Пимфан байрладаг анги төдийгүй бусад газрууд дахь түүний ах トゥ ангиуд тэр байтугай өмнөх ангиудыг хамарсан ерөнхий нэр болсон юм. Бүх анги байгууламжуудыг Токиод байрладаг тахлаас урьдчилан сэргийлэх судалгааны лаборатори удирддаг байв. Пимфанаас гадна бусад төдийлөн олон танигдаагүй зарим чухал байгууламжуудыг нэрлэе. Анда. Энэ нь Пимфанаас 120 км зайд байдаг задгаа туршилтын талбайн нэр юм. Энд тахал холиор болон бусад өвчин эмгэг төрүүлэгчдийг биологийн дайны туршилтанд ашигладаг байв. Бөмбөг болон бусад аргаар задгаа агаарт өвчин эмгэг цацах бодис цацна. Туршилтанд ихэвчлэн нэг удаадаа 10-аас 40 хүн хэрэгэлдэг бөгөөд субъектуудыг янз бүрийн зайтай газар загалмай тойрог түлдэг байлаа. Өөрөөр хэмжээтэй тойрог радиусаас авсан үр дүнг харьцуулснаар судлаачид сумны цохилтын цэг эсвэл халдвартай шавж ялгарсан цэгээс янз бүрийн зайд үр дүн хэр байгааг хэмждэг байв. Биологийн дайны бөмбөг туршихтаа Марута бүрт толгойн хамгаалалт, биеийн урт хэсгийг хамгаалах металл автан зүүдэг байв. Харин гар хөлийг нь ил хүлтээж өвчин тэгчэнд хазуулдаг байв. Зарим туршилтандаа субъектуудыг янз бүрийн зайд босгосон босоо автангуудад хүлдэг байлаа. Салхи атмосферын нөхцөлийн талаар наривчлан тэмдэглэл хөтэлдэг бөгөөд туршилтын үр дүн хялбархан хянахын үүднээс мод бүрийн цээжинд дугаар тэмдэглэдэг байв. Дараагийн нэг салбар Шинжин, малын эмч Камацу Южирогийн удирдлагын дор Шинжин дэх 100 дугаар анги гэрийн тэжээвэр амьтад дүр дүнтэй эмгэг төрүүлэгчдийг судлахад анхаарлаа хандуулдаг байлаа. Энэ нь зөвлөлт болон хятадын армийн морд тэжээлийн амьтдыг устгах зорилготой байв. 100 дугаар анги нь мөн хорхой, хамуу болон бусад эмгэг төрүүлэгчдийг их хэмжээгээр үйлдвэрлэдэг бактерийн үйлдвэр байв. Хорлон сүртгэх нь уг салбарын өөр нэг чиглэл бөгөөд хорны тунгийн талаар мэдлэг олж авахын тулд хоригдлуудын хооронд янз янзын тунгаар хор хойлт судалдаг байв. Мөн ургац устгах химийн бодисын судалгаанд зориулж өргөн талбайд янз бүрийн ургац тариалдаг байлаа. Дараагийн анги Гуанчжоу. Гуанчжоугийн анги баримтат кино бичгийн тайлангуудад дурддагч түүний үйл ажиллагаа тиймч тодорхой биш. Тэр байтугай түүний орчин байсан нь бүр сүрдэл батлагдсан юм. 1994 оны 10 дугаар сарын сүүлээр Японы хувийн судалгааны баг Гуанчжоуд очив. Тэнд Японы биологийн дайны үйл ажиллагаа ямар хэмжээгээр өрнөснийг судалсан юм. Тэд мөн энэ ангид ажиллаж байсан Японы хуучин ажилтнуудыг олж тогтоон ярилцлага судалгаа авчээ. Үүнд оролцсон нэг хүн 8604 гэдэг анги Жиншаны эмнэлгийн сурвалж байрладаг байсан хэмээн ярьжээ. 1994 оны 11 сарын 9-ний Japan Times сонинд энэ ангид ажиллаж байсан 77 настай Маруяма Шикеру хэмээх хүн ярилцлага өгсөн бөгөөд тэрээр нэг туршилтанд хоригдлуудыг өсгөлөнгөөр хүлдэг байсан хэмээн ярьжээ. Энэхүү туршилт нь харьбинд явагддаг байсан хүн зөвхөн усаар хэр удаан байхыг тодорхойлох туршилттай төстэй байв. Мөн тэрбэр Гонконгоос ирсэн олон тооны хятад дүрвчтэд Токиогийн армийн эмнэлгийн коллежоос өгсөн халуун орхон бактери агуулсан ус өгөн хүүлснийг ярьсан юм. Түүнчлэн тэр баг өдөр бүр хохирогчдод мэс засал хийж байгааг харсан хэмээн ярьжээ. Түүний хэлснээр Гуанчжоугийн анги мөн тахал тараах туршилтанд зориулан хулган өсгөдөг байжээ. Гуанчжоугийн өөр нэгэн хятад гэрч их сургуулийн цогцлбор дотор
хохирогчдын цогцыг уусгах гэд ашигладаг химийн бодисын цөөрөн байсан хэмээн ярьсан юм. Энэ анги өмнө нь баригдсан байсан эмнэлгийн байгууламж дотор орж байрласан тул Харбин Пимфаны ангиуд шиг олон тонны цогц устгах зорилттой шатаах цуух бариулах боломжгүй байжээ гэж дүгнэж болно. Бээжингийн салбар. Дайны төгсгөлд Япончууд зугтсны дараа Хятадын нутгийн иргэд Бээжинд байрладаг 1855 дугаар ангийн байгууламжид орж дотоод нууцыг нь харсан юм. Энэ байгууламж өнөөдөрч байгаа бөгөөд Японы баримт судлаачдын баг тэнд ажиллан тэр үед юу болж өнгөрснийг судалжээ. 1855 дугаар анги Чинанд шорон ба туршилтын төв хосолсон салбартай байлаа. Энд Чой Хёншин гэдэг хүн хэлмэрчээр ажилладаг байсан юм. Чой Хятад сургуульд суухаар 16 настайдаа ирсэн байна. 1910 онд Япон улс Солонгосыг өөртөө нэгтгэсэн дараа Солонгосын соёлыг Японы соёлоор солихыг оролдсон тул бүх хүүхэд Япон боловсрол эзэмшсэн юм. Үүнтэй холбоотойгоор Чой 3 улсын хэлний чадвартай болсон нь Японы эмчнэрт ашигтай байлаа. Туршилтанд орж буй олзлогдсодын дунд Солонгос хүмүүс нэлээд их байсан бөгөөд тэдэнд Чой хэлмэрч хийжээ. Япон судлаач нар судалгааны өгөгдлөө зөв цуглуулахын тулд хэлмэрч нарыг их ашигладаг байсан тул тэрээр 1942-43 онуудад бараг 2 жилийн ажилласан байна. Намайг анх энд ирэхэд 100 орчим хоригдол камерт байсан юм. Япон эмчнэр туршилтын субъектүүдтэйгээ харьцахдаа үргэлж хэлмэрч ашигладаг байлаа. Туршилтын субъектүүдийг тахал холиор бусад хорхоогоор халдварлуулдаг байв. Хараахан халдвар аваагүй хүмүүсийг өөр өөрөнд байлгадаг. Туршилтын субъектүүд байдаг өрөөнүүд том тойл байрлуулдаг байсан тул тэднийг илүү сайн ажиглаж болдог байлаа. Би микрофоноор ярьж, шилэн хавтангаар харж, эмчнэрийн асуултыг хэлмэрчилдэг байв. Чи суулгаж байна уу? Толгойч өвдөж байна уу? Хүүтэн байна уу гэж асууна. Эмчнэр бүх хариултыг наривчлан бүртгэнэ. Халууруулдаг туршилтын хүрээнд 10 хүнд нянгийн олцтой юм уулгасан бөгөөд 5 хүнд вакцин тарьсан байв. Энэ хоёр бүлгийг би биднээс нь тусгаарласан юм. Япон эмчнэр надаар орчуулуулан тэднийг ажиглаж асуулт тавьж хариултыг нь бүртгэдэг байлаа. Вакцин хийлгэсэн 5 хүн бүгдээрээ үхв. Өндөр халуурч өвдөнгийн шиг нас барсан юм. Өдөр болгон нэг хүн үххийг би харсан. Халдвар аллагын энэ муухай ажлыг чигсэндээ Чой өвчин туссан болж жүжиглэн ажлаас цутах гэж оролдсон юм. Харамсалтай нь тэрээр цухтаж байгаад Япон офицеруудад баригдсан бөгөөд халуун чижүүтэй усны таамлалд өртөн үүнээс болоод түүний уушгинд байнгын гэмтэл учирсан байна. Үүнийг эмчлүүлэх гэж тэр сүүлийн 50 жил олон чудаа эмнэлэгт очиж хэвтжээ. Дараагийн салбар нь Сингапур байв. 1991 оны 9 сард Сингапурын Straits Times сонины сэтгүүлч Fan Min Yan Японы биологийн дайны байгууламж суурхал биш байсан гэсэн нийтлэл бичсэн юм. Тэрээр лаборатори залуудаа ажиллаж байсан гэдэг хүнтэй уулзсан дараа энэ түүхийг бичжээ. Тэрээр нийгмийн хэргийн яамны хуучин сайд 67 настай Отмон Вактай ярилцлага хийсэн бөгөөд Отмон Вак нь Японы эзлэн түрэмгийн үеэр 2 жил гаруй хугацаанд Япончуудын лабораторид туслахаар ажиллажээ. Тэрээр OK9420 гэдэг код нэртэй судалгааны анги отоо эрүүл мэндийн яамны мансууруулах бодисын хяналтын хэлтсээ эзэмшдэг барилгад байрладаг байсан бөгөөд Сингапурыг 1942 оны 2 сард Япончууд эзэлсний дараа 17 настай байхдаа би авга ахынхаа зөвлөмжөөр Японы удирдлагын энэ лабораторид ажилд орсон юм гэж ярьжээ. Уг лабораторид ажилладаг байсан 7 хятад энэтхэг малай хөвгүүд бүгд хулганаас бүрэг түүж савант хийх үүрэгтэй байв. Хулганы бөөс гэсэн үг. Энэ зур 40 орчим хулган баригч Япон цэргүүд Сингапурыг самнан хулган барьж лаборатори тавьчирдаг байв. Хулганыг хлороформ ашиглан унтуулдаг байсан бөгөөд өвгүүд хямсаагаар бүргийг түүж усанд хийдэг байв. Энэ нь бүргийг хараахаас сэргийлдэг арга байлаа. Хулгануудыг тахлын эмгэг төрүүлэгчээр тарьдаг байсан аж. Хулганыг эцсийг усаж туршилтын хоолойг уссан хэсэгтэр доош харуулan байрлуулдаг бөгөөд ингэснээр бүрэг хулганаас олж тахлын тэгж болдог байв. Энэ бүх ажлыг миний ажилтг өрөөнд Япончууд хийдэг байсан юм хэмээн Отмонд орсон юм. Өвчний халдвар авсан бүргийг дараа нь элс хатаасан морины цус тодорхойгүй химийн бодис агуулсан керосины савн шилжүүлэн 2-7 хоногийн турш үржүүлнэ. Эцэст нь насанд хүрсэн бүрэг болон тэдний үр удмууд бүгд тахлаар халдварлагдсан колбонд хийж тэрвэрлдэг байв. Хаашаа авч явдаг талаар нь тэр бүргийг төмөр замын буудлын руу тэрвэрлдэг жолооч нар эдгээр бүргийн савыг Тайланд руу илгээдэг гэж хэлсэн гэв. Энэ мэдээлэл 731-р ангийн салбар Тайландд үйл ажиллагаа явуулж байсныг дэмждэг юм. Сингапурын салбар бусад салбарын хайтал улсын нууцлалтай байв. Отмон би тэнд 2 жил ажиллахдаа ажлынхаа жинхэнэ зорилгыг хизээч мэдээгүй. Бид асуухаас хэтэрхий айдаг байсан юм. Тэгэж бидэнд хэлдэг байсан гэжээ.
Хөвгүүд аюултай зүйлтэй ажиллаж байгаагаа мэддэг байв. Бүгд цагаан комбинезон, резинэн бэлгийг гутал цагаан малгай өмсдөг байв. Нэг удаа хулган Япон ажилтны резинэн бэлгийг хацсахад тэр хүн нас барсан аж. Өөр нэг удаа энтэх хүүгийн хураг хулган хадж имлэгтийн аралтай хүрэгдэн хурууныхаа үзүүрийг тайруулан амьд үлджээ. Оттман 1944 оны сүүлээр өөр ажиллаж эхэлсэн байна. Дайны дараа тэр чүнцэнд Японы бүрэг ашигласан биологийн дайны тоглооны тухай уншсан бөгөөд би ийм зүйл толбогдсон байж болно гэдэг бодол намайг одоо харин цовоодог юм хэмээн хэлжээ. Харбин, Гуанчжоу, Бээжин, Нанжин гэсэн бусад дөрвөн салбар нь Янгийн дайны эсрэг зэвсэг үйлдвэрлэхэд оролцдог байсан тул Сингапур биологийн зэвсгийн үйл ажиллагаанд оролцоогүй гэвэл ачирхалтай юм. 1995 оны 2 дугаар сард Asahi Broadcasting компанийн баримтат хөтөлбөрөөр Сингапурт ажиллаж байсан хуучин ажилтан Такаями Йошиакигийн ярилцлага гарсан юм. Тэрээр бид тосны савнд бүрг өсгдөг байлаа. Дараа нь халдвар авсан хулганы торонд хийж савнд хийн. Тэгснэ дараа нь дээрэс нь бүрг хийж бүрг маань хулганыг хадж халдвар авдаг байв. Хэмээн ярьжээ. Үүнээс гадна бас Хирошимагийн салбар бий. Бомб тот Хирошимагаас сэтгэн минутын зайд заваар яваад хүрчиж болох Окунишима хэмээх сэтгэл татам арал байдаг аж. 1929 онд энэ арал дээр химийн дайны зорилттой хортгийг үйлдвэрлэдэг үйлдвэр ажиллаж эхэлсэн юм. Үйлдвэрийн үлдэгдлийн ойролцоо жижиг музей байгуулагдсан бөгөөд энд болж байсан зүйлийг сануулгах зорилготой. Музейн тайлбарлагч нь тэрхүү өндөр нууцтай аюултай үйл ажиллагаанд оролцож байсан хуучин ажилтан байв. Уг музейн гэрэл зургууд ажилчдын гидсэн сорив гажиг харуулдаг юм. Энэхүү аралд химийн дайны үйлдвэрлэлийн төв болсон түүх 1928 оноос ихтэй бөгөөд энэ үеэс туршилтын үндсэн хэсэг нь Ипритхи байлаа. Тоног төхөөрөмжөө Францаас импортлсон бөгөөд ажилчдаа Японы их газраас авчирчээ. 1930-аад оны сүүлээр дайн өргөжин хэрээр Хирошимагийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн Иприт, Люсид, Цианоген хэмээх хорт бодисууд үйлдвэрлэж эхэлсэн байна. Энтхийн ажил төсөл маш нууц байсан тул энэхүү арлыг Японы газрын зурлаггүй нуудаг байв. Квантоны арим хятад руу илүү гүнзгий орсон дараа уг арлын ажилчид мөн улсын нууцд хамрагджээ. Эдгээр үйлдвэрт ажиллаж байсан ажилчдад тусламж үзүүлэхээс төрөлцгөн татгалздаг байсан ч эцэстээ зарим ажилчдыг хортын өвчтөн өвчхөлийн зөвшөөрсөн ч хангалттай нөхөн төлбөр олгоогүй юм. Юта Чокуношима арал дээр Манжуурт хүний туршилтанд ашиглагдсан зарим хортыг үйлдвэрлэжээ. Японы арим хятадд хаяж орхисон 2 сая орчим хортын савны тухай асуудал хятад Японы хооронд байнгын маргаан болсон юм. Хятад улс үүнийг олж устгахыг шаардсаар байсан бол Японы засгийн газар энэ асуудал өөрөө дарагдан алга болохыг хүлээсэн бололтой. Ийхүү салбаруудаас гадна 731 ангийн өөр нэг асуудал нь иргэнийхээ эмнэлгийн салбартай хэрхэн холбогдсон байдал байв. Ийшээ цэргийн эмнэлгийн хязгаарлагдмал байдлаас салин гарч Японы эмнэлэг ангаах ухааны салбарыг тэр чигт нүндээ оролцуулахыг зорж байв. Энэ зорилготой хүрэхин тулд ийшээ лабораторийн аюулгүй байдлыг орхиж Манжуурт очиж ажиллахыг судлаачдад ятгах нь уриалдаг байлаа. Судалгааны боломжоо өргөжүүлэх сонирхтой хөтлөгдсөн зарим судлаач нар өөрсдөө явсан бол зарим нь харин оюутнуудаа илгээв. Оюутнууд судалгаагаа бичиж профессорудаа буцааж илгээдэг бөгөөд профессорууд энэ өгөгдлийг ашиглан тайлан бэлдэж ангаах ухааны нийгэмлэгт өөрсдийн байр сууриа дэвшлүүлдэг байв. Зарим эрдэмтэн судлаачид нь юунд оролцож байгааг мэдээгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мөн ийшээ зэрэг хүмүүсийн дарамтанд орон тийш явсан оюутнууд ч байсан юм. Японы хатуу эрдэмт зиндатай академик салбарт профессорхоо үгнээс тэрслэх нь өнөөдрийг хүртэл карьерийн амиа оролттой тэнцсэн. 1994 онд 731 ангид ажиллаж байсан Окичима хэмээх хүн зарим зүйлийг цацах хэрэгтэй 731 ангид дандаа цэргүүд байгаагүй. Иргэний ажилтнууд маш их байсан юм хэмээн хэлсэн юм. Үүнээс гадна судлаачид хязгаарлагдмал хугацаагаар Манжуурт очин ажиллааг гүйцэтгээд дараа нь өөр бусдаар солигддог эргэлттэй байсан хэмээн олон хүмүүс тэмдэглэсэн байдаг. Энэ нь эрдэмтэн судлаачид оюутнууд их сургуулиасаа тийшээ очин төгсөлтөөр ажиллаад үр дүнгээ аваад гэрлүүгээ буцдаг байсныг хэлдэг нь. Японы дайны үеийн милитаризац бага сургуулийн төвшингээс эхэлдэг байв. Жишээ нь багш нар сурагчдаа эцэгхэн дайны талаар ямар үзэл бодолтой байгааг зохион бичлэгээр бичиж даалгавар өгдөг байжээ. Хэрв дайны эсрэг хандлага эцэг хийсэн илэрвэл сургуулийн захиралд мэдээл цаашлан цагдаа тандан эцэгчүүдийг шалгадаг байв. Багш нарыг мөн оюутнуудаа эх орон сэтгэлгээтэй болгох ёстой залуучуудын корпуст дэлсүүл хэмээн уриалдаг байлаа. Ийм замаар 15-аас 17 насны хөвгүүд эцэстээ 731 ангид очиж байсан нь тэд юунд оролцож байгаагаа мэдэхгүй байсантай холбоотой. Олон хүн өөрсдийн зорьсон мэргэжлийн чиглэлээс санцааж пимфанд судлаачдын туслахаар очдог байв.
тэднийг биологи, математик, бактериологи, гадаад хэлний хатуу төрөвчлсөн сургалтанд суулгадаг байв. Эднийг Японы ирээдүйн шинжлэх ухааны цэргийн адал явдлуудыг үргэлжлүүлэх үнэн шавнар гэж үздэг байсан юм. Иши яаж ийм олон тооны шинжлэх ухааны судлаачдыг нэгтгэж чадсан юм бол зарим судлаач түүнд эмнэлгийн анагаах ухааны салбарын эрэлт хэрэгцээ байсан гэж үздэг. Ангиуд төр хийсэн янз бүрийн эрдэм шинжилгээний судалгааг түүн рүү явуулдаг бөгөөд тайлан вакцины үр дүнг түүн рүү илгээдэг байв. Ийм байдлаар тахлаас урдчилсан сэргийлэх судалгааны лаборатори нь Японы иргэний судалгааг Япон болон гадаадд явуулж буй цэргийн судалгаатай холбогч гол зохион байгуулагч болсон байна. Хэдийгээр Ишигийн байгууллага аль биесээр ус цэвэршүүлэх, өвчнөөс урдчилсан сэргийлэх анги байсан ч эдгээр зорилтууд түүний хувьд хоёрдугаар тавигдчих байв. Японы цэргийн эмнэлэг Орос Японы дайны өв уламжлалаасаа олдсон байлаа. Гэсэн хэдий ч 1937 онд өвчнөөс Япон цэргүүдийг хамгаалах анхны зорилго руугаа хэсэг иргэн ирсэн юм. Зарим тулдааны үеэр Японы цэргүүд голын ус уусны улмаас холиорын олон тохиолдол гарав. Япончууд хятадууд голыг бохирдуулсан хэмээн сэжиглэжээ. Үүнтэй холбоотойгоор Иши явуулын ус шүүх системүүдийг ажилуулав. Ус шүүх нэгжтэй 5 ачааны машин 200 орчим хүний баг Японы тулдаж буй цэргүүд дундны ус нийлүүлж эхлэв. Үүний үр дүндөө эсвэл өөр шалтгааны улмаас бүүмэд фронт төр холиорын тохиолдол эрс буурсан байна. Үүний төлөө Иши гавьяа шагнал хүртэн мөнгөн шагнал хүртжээ. Ийхүү тэрбээр гавьяа шагнал хүртэн магтагдсан нь Америкийн тагнуулын ажилтнуудын анхаарлыг татсан бөгөөд тэд армийн эмчийн ажил яагаад ийм өндөр үнэлгээ авсныг сонирхож эхлэв. Энэ нь Ишигийн нэр Америкийн цэргийнхний анхаарлыг татсан анхны тохиолдол байсан юм. Гэсэн ч бодлого Иши жинхэнэ өөрийнх нь сэтгэлийн дуудлага болох довтлогооны биологийн зэвсэг бүтээхийн тулд энэ ажлаа хийжээ. 1938-аас 39 онуудад зөвлөлт Японы армууд Манчжогийн хил дээр болон хуучин Монголын хил дээр 2 удаа бүрэн хэмжээний мөргөлдөөнтэй тулгарсан юм. Сүүлийн тулаан Номон хааны мөргөлдөөн гэж нэрлэгдсэн бөгөөд Японы ялагдлаар дууссан. Энэ мөргөлдөөний үеэр биологийн дайны нэгэн зэвсэг хэрэглэгдсэн юм. 1989 оны 8 сарын 24-нд Асаки сонинд Номон хааны мөргөлдөөний үеэр өвчний нян гол руу хайсна гэсэн гарчигтай нийтлэл гарсан юм. Уг нийтлэлд Ишигийн ангид ажиллаж байсан 3 хүн 50 жилийн дараа мэдүүлэг өгсөн байлаа. Нийтлэлд бичснээр бол бид өөрсдийн гараар Номон хааны үйл явдлын үеэр их хэмжээний гидсний өвчний вирус, бактерийг гол руу хайсан хэмээн хэлжээ. Мөргөлдөөний үеэр Японы анги хүнд тохирол амссан бөгөөд 8 дугаар сарын сүүлээр Японы Манжурын арми ялагдах нь тодорхой болсон тул биологийн дайны ажиллагаа аргаа баран цохирсондоо хийсэн үйл ажиллагаа бололтой. Нийтлэлд бичснээр бол голын дэд хэсэг Японы армийн баазаас холгүй байсааж. Хорлон сүдг бүлгийн удирдагч Ямамото гол руу эмгэг төрүүлэгчдийг хаяж доош урсах урсгалаар нь Орос Монголын армийн цэргүүдийг халдварлуулахыг зорьсон байна. Бид өвчин үүсгэгчдийг 2 ачааны машинд ачиж хаях газар руу авч явсан юм. Удирдагчаа оролцуулаад бид 14 билүү 15 хүн байсан. Дараагийн хэдэн өдөр бид гол руу очих гэж 2 удаа оролцсон ч Оросын хүнд их бууны гал зөөлөн хорсноос болоод ачааны машинууд маань шаварт суун амжилт муутай байлаа. 3 дахь удаагийн оролдлогоор бид голд хүрсэн. Энэ маань 9-р сарын ихээр болсон юм. Гол манай баазаас ачааны машинаар 1 байнаа 2 цагийн зайд байсан юм. Бид шөнө гэрэлгүй явж байгаад хаях цэгийг ойролцоо очив. Эмгэг төрүүлэгчдийг бид литрийн тосны савнд хадгалж байсан юм. Самнуудаас сүрлэн олсоор холбож хүн бүр нэгийг гараараа барьсан. Бид Орос Монголын армийн тохионы гэрэл дээгүр хөрч буг харангаа намглаг газраар гол хэрэглүү явав. Өвчин үүсгчээ бид хүнсний ногооны желатин төсөг хүрэлсэн байсан юм. Тэгсэн бид самнуудынхаа тагийг онгойлгоод доторх зүүрцийг нь гол руу асгасан. Дараа нь нотлох баримт үлдээхгүй тул савнуудаа буцааж авч явсан гэж бичжээ. Харин нөгөө нэг хүн нь бид юу цацснаа мэдэхгүй, дотор нь юу байсныг би мэдэхгүй хэмээн ярилцлага өгсөн байна. Гэвч хожим энэхүү тусгай орлон сүгд багийн нэг ажилтан нь халуурч нас барсан бөгөөд тэрээр Номон хааны үйл явдлын үеэр зүгсэн янгуудтай ижил өвчин туссан хэмээн бусдад хамгаалжээ. Энэхүү Асаки сонины сэтгүүлч мөн Японы Батламол агентлагийн цэргийн түүхийн багштай ярилцсан бөгөөд тэр нь дэд хурандаа Ямамотог дайны дараа мэддэг байсан байна. Тэрхүү багш Ямамото энэ ажиллагааныхаа төлөө алтан одон хүртсэн хэмээн ярьжээ. Япон цэргүүд Хятадын хаанч байсан тэдний ариун цэврийн асуудлыг тахал усны хангамжийн хилцэн хариуцдаг байв. 1946 онд Иши Америкийн армийн дэд хурандаа Арго Томс төгсөн ярилцлаганда Хятадууд өөрсдөө бактериологийн тактик хэрэглэх аюул их байсан тул Япончууд бид цэргийн ажиллагаатайгаа уялдуулан биологийн хамгаалалтын үүргээ өргөжүүлэхээс өөр аргагүй байсан хэмээн хэлжээ.
биологийн зэвсэг бүтээх зорилгын тухайд олон зууны турш хүмүүсийн донд өвчин тараадаг хорхоо шавж хулган бүүргийг цэргийн зорилгоор ашиглах сонирхол гардаг байсан юм. 1995 оны 2 сарын 26-нд Asahi Broadcasting компани Тэв рүү явсан хулгануудын нууц нэртэй баримтат кино гаргасан юм. Уг баримтат киноны багийнхан Сайтама мужийн орон нутгийн ахлах сургуулийн эсэг оюутнуудыг даган дайны жилүүдэд тухайн бүс нутагт хүмүүс хэрхэн хулган өсгөж байсан тухай судалжээ. Оюутнууд дугуйгаар явж өөр фирмүүдэд очин дайны жилүүдэд хулган яаж өсгөж байсныг нь яриулсан байна. Ингээд ярилцлага авсан нэгэн фермерийн гэр бүл манай нутгийн бүх хүн хулган өсгдөг байсан, энэ нь орлогын чухал их үүсвэр байсан юм гэж хэлжээ. Харин өөр нэг айлд хуучин модон хүрээтэй хулганы торнууд агуулгад нь хадгалагдаж байсан бөгөөд тор болгон 6 хулган барихаар хийгдсэн байв. Харин тэдгээр оюутнуудад ярилцлага өгсөн хүмүүс хулганыг өвчин тараахад ашиглаж байсныг мэдээгүй гэж хэлсэн ч оюутнууд үнд итгээгүй байна. Сайтама мужид мөн өөр амьтад өсгдөг төв байсан байв. Бүүрэг үйлдвэрлэх нарийн арай илүү нарийн байсан байна. Хан Шио 734 ангийн гэмт хэргийн тухай хэмээх номондоо бүүрэг үйлдвэрлэлийн талаар инхүү өгүүлсэн юм. Тэрээр 1940 он Suzuki Group-ийн барилгын компани Pinfand барилгын шинжиг үр барьж байх үед гаднаас ирсэн хятад ажилчид асар том цогцлборын нэг хэсэгт ажиллаж байсан гэжээ. Ажилчдын дунд бүүрэг өсгдөг хүмүүсийн тухай ачралтай цуурхалт харсан байв. Удалгүй Япончууд 50-аас дээш насны 10 орчим хүнийг цуглуулan тэдэнд эд зүйлсээ авч амьдрах зорилттой сарвчанд орохыг тушааджээ. Санаа зовлтгүй юм Японы цэргүүд тэднийг тавьчруулсан байна. Та нар бүгд 50-аас дээш настай тул ажиллах шаардлагагүй. Эндээ тухтай бай. Та нарын ажил бол өдөрт 100 бүүрэг том хэмжээтэй үйлдвэрлэж бидэнд өгөх. Ингээд тэдгээр ажилчдад зузаан хүнтэй хувц өмсүүлсэн бөгөөд дөрөв зааж өгсөн байна. Нэгдүгээрт бусад ажилчтай харилцахгүй. Хоёрдугаарт энэ ажлын талаар хэнд ч хизээч ярихгүй байх. Гуравт үргэлж хувцастайгаа унтах. Дөрөвт шаардлагатай ажлын нормоо өдөр бүр хийх гэсэн дүрэн байлаа. 7 хоногийн дараа цагаан комбинезон өмсөн хэдэн Япон хүн өдөр бүр ирж эрчүүдийн зузаан хүнтэй өмд хувцсыг тайлж дотор талыг нэргүүлэн том болсон бүүргүүдийг түүж авав. Эдгээрийг хөнгөн цагаан хайрцанд хийж авч явдаг байлаа. Гэтэ жижиг бүүрэг авч явдаггүй байв. Эрчүүд жижиг бүүргийг том болтол тижээх ёстой байв. Энэхүү 10 хүн өөрсдөө ус авчирч сарвчандаа хоол хийж бэлддэг байлаа. Тэдэнд тогтмол урьдчилан сэргийлэх тарилга хийдэг. Хамгийн халуун өдөрч хувцаа тайлах юм уу үсээ хусаг зөвшөөрдөг байв. Нэг өдөр ус авчирсан хүн тэдэнтэй таарахад тэд өөрсдийн түүхийг ярьсан байна. Удалгүй энэхүү 10 хүн дараал нас баржээ. 734 ангийн судалгаа явуулсан олон төрлийн өвчин эмнэлгийн асуудлууд дундаас 4 чиглэл онцгой байр суурь эзэлдэг юм. Нэгдүгээрт холерын туршилтын төвүүд. Өвчин болон түүний эсрэг вакциныг судлах эхний алхам хоригдлуудыг нянгаар тариулж өвчлүүлэх явдал байв. Өвчнөө тодорхой хүмүүсийг өвчлүүлсэний дараа хүн амын төвүүдэд тархаана. Орон нутгийн иргэдийн дунд өвчин тархсан гэдгийг тогтоосны дараа айран болон судлаач тохирогчдыг шалгаж эмчилгээний аргыг туршихаар ирдэг байв. Холерыг тараах нэг арга нь гэрийн тэжээвэр амьтдыг тэгж болгон ашиглах явдал байлаа. Жинаны баруун талд 8 км зайд орших тосгонд холер тараахтаа Япончууд нохой ашиглажээ. Тосгоноос баригдсан нохойнуудыг холерын нянтай холилдсон гахаа махаар хоолсон бөгөөд дараа нь тосгонд буцааж аваадсан байна. Өвчнөд амьсрахад нохой бөөлжиж, бусад нохой бөөлцгийг нэгдэж халдвар авав. Ноход мөн суулгахад ялгцсан өвчнийг бусад нохой болон хүмүүст тараадаг байв. Халдвар авсан хүмүүсийн 20% нас барж байлаа. Энэхүү компанид ажилд оролцсон ангийн гишүүн хуучин Арми Ахмад Кошима Такой энэ талаар ярилцлага өгсөн юм. Бидэнд холерын компанид ажилд явах гэж байна гэж хэлсэн бөгөөд бид бүгдэд явхаас 10 хоногийн өмнө холер эсрэг тарилга хийсэн. Манай зорилго тухайн бүсдэх бүх хүнийг халдварлуулах явдал байлаа. Биднийг очих үед тосгонд өвчин хэдийн даамжирчсан байлаа. Өвчтэй хүмүүсийн тоо аяндаа л өсөд байв. Холероос болж бөөлж суулгаснаас хүмүүсийн царай яг л арга хэсэг болсон байлаа. Туссан хүмүүс бараг толгой дараалнаас барсан юм хэмээн ярьжээ. 734 ангийн судалгааны дараагийн нэг гол чиглэл нь халдварт цусан халуурдаг өвчин байв. 1943 оны 4 сарын 2-ны Asahi сонинд дараах мэдээ гарсан юм. Цэргийн эмнэлгийн бас нэг ялалт хойд манжуурын гачирхалтай өвчин ялагдлаа. Аимшигт цусан халуурлын эмгэг төрүүлэгч илрэв хэмээн нийтлэл бичигдсэн байв. Энэхүү өвчин хорхоогоор дамждаг болохыг илрүүлсэн юм. Зөвхөн өвчний дамжуулалтын аргыг илрүүлээ зогсохгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтоосон бөгөөд эмчилгээний хөгжил ойрхон байлаа. Энэ өвчнийг туссан хүмүүс өндөр халуурч дотоорч цус алддаг бөгөөд нас баралтын хувь 15-аас 20% байсан юм. 1930-аад онд Японы цэргүүд манжуурт ирсний дараагаас
маш олон хачирхалтай өвчнүүд дэгдсэн юм. 1944 оны нийтлэл бичснээр бол Япон судлаач тулганы биеэс авсан вирус хорхоонуудаа нунтаглан давсны усмалт хийжээ. Энэ холцоо сармагчны биед тайрж өвчний шинж тэмдгийг нь ажигладаг байв. Хэрв субъектэд өвчин илэрвэл түүний цусыг авч өөр субъектэд тарьдаг байв. Хэрв хоёр дахь субъектэд шинж тэмдэг илэрвэл түүнийг задлан эрхтнүүдийг навж эрхтнүүдийг нарийн нутагладаг байлаа. Дараа нь эрхтнээс авчсан хандны давсны усмалаар өөр субъектэд тарин шинж тэмдэг үүсгийг нь ажигладаг байв. Энэ үйл явцыг эмгэг төрүүлэгчийг амжилтаа ялгаж авах хүртэл давтдаг байв. Сармагчингуудын бүртгэгдсэн халуун 40.2 хэм хүрсэн байв. Хамгийн өвчтөй сармагчны биеийн халуун хэзээ ч ийм хэмжээнд хүрч байгаагүй юм. Энэхүү тайланд дурдсан сармагчны биеийн байдал хүнийхтэй маш төстэй байснаас өөр зарим судлаачид эдгээрийг хүнийг зөвөр сармагчин гэж бичжээ гэж тайлсан юм. Туршилтанд амьтны төрлийг тодорхойлоогүй байх нь тайлангийн үнцнийг бууруулдаг юм. Хэрвээ туршилтанд сармагчин жинхнээс эргэлсэн бол ямар төрлийн сармагчин ашигласнаа бичих нь нийтлэг практик байдаг. Тиймээс энэхүү цэргийн тайланд сармагчин гэж бичээд тэгсэн мөртлөө ямар төрөл зүйлийг нь бичээгүй нь тэдгээр субъектууд сармагчин юм уу амьтан биш харин хүн байсныг илтгэх код байсан гэж бус судлаачид үзэж байна. 734 ангийн хийж байсан өөр нэг гол судалгаа нь тахал өвчнөд холбоотой байв. Өвчнийг цэргийн зэвсэг болгон ашиглахыг хүсдэг армууд хурдан үйлчлэлд хүргэдэг өвчин сонгохыг хүсдэг. Тухайлбал холиор 20 орчим хоногийн инкубацийн хугацаатай тул тактикийн зэвсэг болгоход тохиромжгүй. Харин тахал өвчнүүд 3 хоногийн дотор хохирогчоо алж эхэлдэг бөгөөд тиймч болохоор биологийн дайны зэвсгийн том боломжтой хувилбарт тооцогддог юм. 1940 оны 10 дугаар сард Нимбо хотын Кайминжиагийн бүсэд 731 ангийнхан тахлын довтлогоо хийж туршсан байна. Энэ нь 731 анги болон түүний харьяа Нанжинд байрладаг 1644 ангийн хамтарсан ажиллагаа байв. Энэ ажиллагааны хүрээнд тахлын нянг Улаанбуудаа Эрдэнэ шиш Дауны хаягдл хөвөнтэй олж агаараа саяжээ. Довтлогоонд өртсөн бүсийн оршин суугч Шан Гуйфа тухайн үед 14 настай байсан бөгөөд Дүүфүний дэлгүүрт ажилладаг байжээ. Тэрээр халдвар авсан ч итгэрсэн бөгөөд өнөөдөр Нимбод хийгдсэн Японы биологийн дайны туршилтыг гэрчлэх цорын ганц амьд хүн хэмээн тооцогдож байна. Түүний гэрчлэл видео, баримтат кино, Японы хэвлэмэл уран зохиолд олноор бүртгэгджээ. Тэрээр инхүү дурссан юм. Нэг өдөр Японы онгоц дээгүр нисч тойр хийсээр байлаа. Дараа нь утаа шиг зүйл хайсан. Энэ нь Улаанбуудайн гурил Эрдэнэ шиш болон бус зүйлс байв. Үүний маргаашаас хүмүүс өвчилж эхэлсэн юм. 3 хоногийн дараа Тофуны дэлгүүрийн эзний 2 хүүхэд нас барсан бөгөөд бусад хүмүүс өвчлөлт нас барж эхэлсэн. Юу болсныг хэн ч ойлгоогүй. Манай гэр бүлийнхэн ч бас дараа л нас барсан. Хаасайгүй зовлон байлаа. Нас барсан бүх хүн өвдөл таталтын дунд нас барсан. Эхлээд би энэ улаан болж нас барсны дараа нь хар болж байв хэмээн ярьжээ. Довтлооны дараа хэдхэн хоногийн дотор 100 гаруй хүн нас барсан байна. Энэхүү халдвартай бүс олон нийтэд таалттай байсан бөгөөд 1960-аад он хүртэл битүүмжлэгдсэн хэвээр байсан ба түүний дараа л халдвар нь аюулгүй болсон хэмээн баталжээ. Дараа нь 1942 оны 9 сард 2 анги Ишигийн өөрийн удирдлаганд дахин довтлогоо хийжээ. Амьд үлдгэсдийн нэг нь би тухайн үед 15 настай байсан бөгөөд бүх зүйлийг тод санаж байна. Японы онгоц утаа шиг зүйл тараасан. Хэд хоногийн дараа би тосгон даяар үгсэн хулган болсон юм. Үүний дараа хүмүүс өндөр халуурч булчирхаа нь өвдөж эхэлсэн. Өдөр бүр хүмүүс нас барж байсан. Тосгоноор дүүрэн хашгираа сонсогдож байлаа. Миний ээж аав манай гэр бүлийн 8 хүн нас барсан. Би гэр бүлээсээ ганцаараа үлдсэн. Миний ээж өндөр халуурч өдөржин ус гуйж хоолоогоо мажиж байв. Дараа нь тэр арслан шиг архирч миний нүдний өмнө нас барсан юм. Манай тосгоноос нийт 380 хүн нас барсан. Заримдаа нэг өдөрт 20 хүн хөвч байлаа. Анхны хүмүүс өвхөж эхэлбэгц Япончууд хамгаалтын хувцас маск өмсөж байгаад тосгонд орж ирсэн. Тэд 3 өдрийн турш тосгоноор явж хүмүүст тариа хийсэн. Тэд 2 янзын тариа хийж байлаа. Нэгийг гарт нөгөөг нь цээжинд хийж байв. Зарим хүмүүс эдгээр тариаг хийлгэсний дараа нас барсан хэмээн ярьжээ. Япон судлаач нөхөд довтлооны бүсээс 1 км зайд орших толгодын орой дээрх байшинд амьд хүмүүсийг авчран задлан хийж байв. Өөр нэг тахлын довтлоонд самд үлдсэн Чен Тунжан биологийн дайны туршилтын талаар өөрийн түүхийг өгүүлсэн юм. Бидэнд толгодын орой дээрх Риний байшинд очивол эмчлүүлж болно гэж хэлсэн юм. Миний найз надад техник нэвчлэгээ хэлэхээр тэр байшинд очисны тараахан биеийг нь тастаа хуваачсан байсан гэж надад ярьсан. Түүнийг амьтаар нь задлчихсан гэдэгт бид эргэлзээгүй гэжээ. Уг тосгоны эмэгтэй Ван Жулиан мөн тахлын довтлооны талаар их үе ярьсан юм. Манай гэр бүлийн 5 хүн нас барсан. Миний ээж аав хоёулаа булчирхаа нь хавдаж дараа нь өндөр халуурсан. Их л цовд нас барсан да. Дараагийн өдөр Япончууд дахин тосгонд орж ирсэн бөгөөд тэр үеэр нь бид цухтан гарсан.
Өөр тосныхаа надад ургамлын юм өгсөн бөгөөд цаг хугацаа өнгөрөхөд миний халуун буурч би амьд үлдсэн хэмээн ярьжээ. Эдгээр агаарын довтлогоонууд тахал өвчнийг агаараар тарааж болохыг харуулсан юм. Иймээс армийн эмчнэр хулхан бүүрэг үйлдвэрлэх хуримтлуулах хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэхийг хичээв. Гэсэн ч систем нь алдаа дутагдaltaй хэвээр байлаа. Эртний довтлогоонууд бүгд удаан нам нисдэг онгоцоор хийгдэж дайны зэвсэггүй тосгон эсвэл хотод эсрэг үр дүнтэй байсан юм. Харин байлдааны фронтод бол тийм байж чадахгүй. Ийшээ эмгэг төрүүлэгч үүсгэгчтэй илүү өндрөөс хүрэх чадвар үүсгэхийн тулд хулган шавжиг өндрөөс хүрэх боломжтой бөмбөг хөгжүүлж эхлэв. Энэ хүрээндээ андад туршилтын талбайд янз бүрийн өндрөөс биологийн дайны бөмбөг хаянд туршилт хийж эхлэв. Анхандаа тэсрэг бодис ашиглаж байсан ч тэр нь практикч биш гэдгийг ойлгосон юм. Учир нь дэлбэрэлтэнд нь өвчин үсгэгч нар нөхчих гээд байсан тул үүний дараа шилэн бөмбөг туршсан аж. Тэгж байсны ишигийн санаанд Японы шаазан урлал оржээ. Ингээд тэр уламжлалт зуух нь керамик эдэл үйлдвэрлэдэг тосгонуудад очиж өөрийн тодорхойлолтын дагуу бөмбөг хийхийг тушаасан байна. Энэ нь дайнд керамик шаазан хэрэглэсэн анхны тохиолдол биш байв. Окиношимагийн нууц хортын үйлдвэр Кёотогийн шаазан үйлдвэрлэгчдэд бөмбөг хийхдээ зориулан шаазан бөмбөг хийх захиалга олноор өгдөг байсан юм. Үүнээс гадна Япончууд мөн металл хэрэглэхээс зайлсхийж шаазан газрын бөмбөг мин үйлдвэрлэдэг байсан юм. Тийм бөмбөгнүүдийн зөвхөн дээдлийн мэдрэгчл металл байсан юм. Ийшигийн бөмбөгийг үйлдвэрлэх гар орчууд юу хийж байгаагаа мэдээгүй хэмээн ярьдаг юм. Тэдэнд зөвхөн төлөвлөгөө өгнө. Энэ зааврын дагуу 65 см орчим урттай шаазан бөмбөг хий гэж тушаадаг байв. 734 ангиудын хийдэг өөр нэг судалгаа нь хөлтөлтийн судалгаа байлаа. Эдгээр туршилтыг ийшээтэй нэг сургууль болох Кёотогийн хааны их сургуулийн физиологч доктор Йошимура Хисато удирддаг байв. Бичсэн дурсамжийн дагуу бол ийшээ түүнийг манжуурт туршилтанд ажиллуулахаар хэлсүүлсэн аж. Японы цэргийн удирдагч нар зөвлөлтөд тулдах боломжийг байн харж байсан аж. 1905 он гадаад ажиглагчдын гарамгай амжилт гэж нэрлсэн Золиос гавьяа гархан байж Япончууд Оросын далай хуурын хүчнийг бут нэргэн манжуурт байр сууриа бэхжүүлсэн юм. Түүнээс хойш Орос Японы харилцаа хүйтэн хэвээр байсан бөгөөд Москва, Токиогийн болцшгүй дайснуудын чагсаалтанд багтсан хэвээр л байв. Хэрвээ дахин мөргөлдөн бол тэр нь хүйтэн цагууртай газар болох нь гарцаагүй байв. Үнэндээ хүйтэн цагуур 1931 онд Япончууд манжуурыг эзэлсэн цаг үеэс асуудал болж эхэлсэн юм. Армийн эмчнэр хөлтөнд өртсөн олон тонн Япон цэргүүдийг эмчилж эхлэв. Ихэвчлэн Япон цэргүүд хуруу гараа хөлтөвчдөг байлаа. Үүнийг тэд тос түрхэх юм уу мэдээ алдвал төвөөр тайрах зэрэг аргаар эмчилдэг байв. Энэ үднээс болцшгүй өвлийн дайнд бэлтгэх ажлыг физиологч Йошимура хянж байжээ. Энэхүү судалгааны хүрээнд тэр хөлтөлтийг санаатаагаар өгдөх арга ашигладаг байв. Йошимурагийн багийн гишүүн Ниши Тошихито зөвлөлтүүдэд баригдсан бөгөөд Хабаровскийн шүүх хуралдаанд зарим туршилтууд хэрхэн явагдсныг гэрчлэн ярьсан юм. Мөн тэрээр туршилтуудын үеэр зураг бичлэг хийж 16 мм-ийн кино бичлэг хийж байсан хэмээн мэдгдсэн байна. 731 ангийн бусад гишүүдийн тайлангууд түүний мэдгдлийг баталдаг. Энэхүү туршилтынхаа хүрээнд Япончууд хүмүүсийг хорих байрнаас гарган хасах хэмтэх хүйтэн температурт тавьчирдаг байв. Ингээд хоригдлуудын гарын хонцог ил гаргаж усаар нь оргож хөдөлгөөнгүй авчдаг байлаа. Тэгснээ гарын дээгүүр нь тогтмол ус асгана. Заримдаа дээр нь хөлцсөн мөсийг хугалж авч байгаа дахин ус асгадаг байв. Судлаач нар хоригдлуудын хөл гарыг тогтмол модон саваагаар цогтөг бөгөөд хэрв гар нь модон саваатай цогтдод ижлэгэн дуугарх юм бол энэ нь мөчн бүрэн хөлцнийг илтгэдэг байлаа. Түүний дараа янз бүрийн эмчилгээний аргуудыг туршина. Хөлийн уланд ижил төрлийн эмчилгээ хийдэг байв. Манжуурт температур хас 20-с хас 30 хэм хүртэл буурдаг тул зарим туршилтыг гадаа өвлийн нөхцөлд явуулдаг байв. Заримдаа хөлтөлтийг хурцсахын тулд цахилгаан сэнс ашигладаг байсан аж. Пинфанд Йошимура өөрийн том хөрөгчийн лабораторитой байсан тул жилийн турш субъектүүдээ хөлдөөж гадаа байснаас ч хүртэн хасах 70 хэм хүртэл температур бий болох боломжтой байв. Зарим туршилтын үр дүнд мах булчин яснаас нь залгаж унагадаг байлаа. Аль ч тохиолдолд эцсийн үр дүн гангрен болж мөчтийн ялцрал үүсдэг байв. 734 ангийн хэд хэдэн хуучин гишүүн туршилтын хохирогчдыг харсан тухайгаа ярьдаг. Тэд хохирогчдын гар хөл байхгүй байсан хэмээн мэдээлж байв. 734 ангийн үзэсгэлэнт хөлтөлтийн туршилтын жижиг загварыг дэлгэн тавьсан бөгөөд энэ хүрээнд Оросын хоригдол төр туршилт хийж буг харуулжээ. Хятадуудыг мөн хөлтөлтийн туршилтанд золиос болгон ашигладаг байсан бөгөөд заримдаа эмэгтэйчүүдийг туршилтанд ашигладаг байв. Дайны дараа Йошимура хүний биологийн нэр хүндтэй мэрэгчлэн болж алдаршсан юм. 1982 онд Японы нэгэн сонин Японы физиологийн нийгмийн хурал дээр танилцуулсан Йошимурагийн илтгэлийн тухай нийтлэлд нийтэлжээ. Нийтлэлдээ түүнийг А хэмээн үсгээр тодорхойлон нэрийг нуусан хэдиж түүний нас ерөнхийлөгч байсан сургуулийн тодорхойлолт
Кёотод амьдардаг байсан зэрэгсэгчрүүд түүний хэн байсныг илтгэдэг юм. Түүний хэвлэгдсэн тайланд 8-48 насны 500 гаруй эрэгтэйдэр хийсэн туршилтууд багтсан байна. Туршилтын субъектүүдэд Монгол, Хятад, Сибирийн овг аймагуд болон бусад хүмүүс багтсан байна. Туршилт хийхдээ субъектүүдийн хөл гарыг мөстэй усан дүрж хөлтөөдөг байв. Энэ зураа арьсны гадаргуугийн өөрчлөлтийг хэмжиж хүүтэн төсвөрлөх чадвар ба угсаатны хамгааллыг тодорхойлохыг оролдсон байна. Энэ тайлан хэвлэгдсэний дараа Японы физиологийн нийгэмлэгийн сэтгүүл олон нийтийн шүүмжлэлд хүртсэн юм. Йошимурагийн оюутнууд түүний хичээлийн лекцэн дээр хандлагын талаар ярихдаа тэр хүнийг судалгаанд ашиглаж хаяхдаа хэд хайхрамжгүй байсан гэж ярьдаг байв. Япончуудын хувьд онцгой баяр болдог 77 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэхдээ Йошимура Хисато 1984 онд дурсамж номоо хэвлүүлсэн юм. Уг номдоо тэр 730 өдөр ангид ажиллаж байснаа хэд хэдэн удаа дурдсан ч манай туршилтууд тархис байгаагүй гэж өөргөө хамгаалсан байв. Түүнчлэн номдоо тэр залуу хятад хүнийг лабораторид хүүтэн усанд хийж дулаан алтыг нь бүртгэж бүг харуулсан зураг тавьсан ирнэ. Эндээс харахад энэ хүн бага зэрэг стрессэнд орсон байх хэмээн тайлбарласан байлаа. Эдгээр туршилттай холбоотойгоос нь болоод түүнийг хүмүүс эсэргүүцсэний улмаас Японы академи байгууллагын даргын албан тушаалаасаа буухад хүрчээ. Мөн оюутнуудын эсэргүүцэлтэй холбоотойгоор тэр 1981 онд Кёотогийн ангаах ухааны их сургуулийн ерөнхийлөгчийн албан тушаалаасаа буусан байна. Төгсгөл ба үр дагавар. Перл Харборын дараа ердөө 6 сарын дараа 42 оны 6 сард болсон мэдвийн тулаан Японы номхон далайн ялалтын цуваг тасалсан юм. Тэр цагаас хойш Японы хяналтдах нутаг дэвсгэр алгуур багассан юм. Нөхцөл байдал улам муутахад Токио өөрийн байр суурийг хамгаалах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд Иши биологийн дан хийх хэрэгтэй хэмээн харж байв. 1944 онд Америк нэгдсэн улс номхон далайн Сайпан арал руу довтлов. Япончдын хувьд энэ арал Америкчуудын гарт орохгүй байх нь маш чухал байсан юм. Ингээд Иши Кёотогийн хааны их сургуулиас ирсэн 2 армийн эмнэлгийн офицерийн удирдлагын доор биологийн халдлага хийх 20 орчим хүнээс бүрдсэн хорлон сүтг багийг тийшээ илгээсэн ч явуулсан хөлгөн замдаа живсэн тул эмгэг төрүүлэгчдийн тултааны талбарт очиж чадсангүй. 1945 он гарахад Япончууд Окинавад Америкчууд зэрэг буулгах байх хэмээн хүлээж байв. Энэ зур Хятадд Иши Япончуудыг тахлын бактериэр огтох төлөвлөгөө боловсруулж байлаа. Ачирхалтай нь 1994 оны 1 сард 731 төр ангийн тухай үзэсгэлэн энд нэгдэх хүртэл Окинавагийн иргэдийн төлөвлөгөөний талаар юу ч сонсоогүй байв. Токио агаарын довтлоонд өртөж Япончууд номхон далайд амиа золиослогчийн тэмцэл хийж бусад сад бэрхшээлүүдтэй тулгарч байсан энэ үед Япон улс Окинаваг хайж болно хэмээн зарим цэргийнхэн үтж байлаа. Цэргийнхний сэтгэлгээний цаана Окинава нь Японы үндсэн хэсгээс ялгаатай хуучин Рюкюгийн хаант улс байсан гэсэн баримт болон Японы цэргийнхэн Окинавачуудыг угсаатны хувьд өөр хүмүүс гэж үзэж байсантай холбоотой ажээ. Эцэстээ Америкчуудыг Окинавад угтах бэлтгэл хийх хангалттай цаг байгаагүй тул Окинавагийн ард түмэн өөрийн армийн гарт зовхоос азар мултарсан байна. Гисэн хэдий ч энэ Японы цэргийн төлөвлөгөө гаргагчдын зохиож байсан хамгийн цочиртом санаа биш байсан юм. Сүүлийн энэ баримтуудыг үзэх юм бол Японы биологийн дайны хөтөлбөрийг бүр Америк нутагт дэвсгэрт хүртэл аваачих төлөвлөгөө байж байжээ. Дайны жиг хандлагыг өөрчлөхийн тулд Америкийн газар нутагт биологийн цохилт өгөх төлөвлөгөө Япончууд боловсруулж байв. Японы тэнгисийн цэргийн хуучин офицер уг төлөвлөгөөнд оролцож байсан хүн 1977 оны 8 дугаар сарын 14-нд Санкей сонинд өгсөн ярилцлагад анх удаага энэ талаар дэлхийд дахин сонсгосон юм. Ярилцлага өгөх үед Хирошимад амьдарч байсан 73 настай Ахмад Айна Йошио уг ажиллагаанд эхнээс нь ягт оролцсон гин. Тэрээр би энэ ажиллагаанд бэлтгэж байсан чинь ажиллагаа боддоор амжилт дээр хэрэгжүүлээгүй. Гэхдээ ийм төлөвлөгөө боловсруулж байсан гэдэг нь хангалттай асуудал үүсгэх байх. Би энэ талаар Японы батлан хамгаалахыг энэхлийн дайны түүхийн архивын ажилтнуудад хүртэл юу ч дэлгээгүй. Одоо хүртэл энэ талаар ярихдаа тавгүй байна. Гэхдээ тухайн үед Япон улс муухай ялагдж байсан тул ялах ямар ч арга зөв юм шиг санагдж байсан хэмээн хэлжээ. Японы тэнгисийн зэрэг усанд орох нисэх онгоц тэгч гэж очлогддог шумбагч онгоцуудтай байсан бөгөөд шумбагч онгоцууд усны мандалд гарах үед онгоцны тасалгаанууд нь нэгддэг байв. I-400 маркийн хөл шумбагч онгоц нь онгоц тэгч чадвартай том шумбагч байсан юм. Энэ хөлгийг Америкийн баруун эрэгт товтлоход зориулсан тусгайлан бэлдэж байв. 45 оны хавар Америк эсрэг хийх энэхүү биологийн дайны төлөвлөгөөг ихээхэн хилэлдэж авах үед
Штабын дарга Умэсу Йошижиро оролцсон энэ төлөвлөгөөг цуцлах шаардсан байна. Тэрээр хэрвээ бактериологийн дайн явуулбал энэ нь Япон болон Америкийн хоорондын дайнаас салин гарч хүн төрөлхтний эсрэг бактерийн дайн тулаан болж хувирна. Япон улс дэлхийд дахны өмнө ичгүүрт байдал орно хэмээн эсэргүүцжээ. Америк эсрэг бактериологийн дайн хийх хэрэгтэй гэж үзэж байсан офицерууд үүнийг нь эсэргүүцсэн ч Умэсугийн шийдвэр тавж гарсан байна. Генерал Умэсу хожим USS Missouri хөлөгдөр Японы армийг төлөөлж бууж өгөх байранд бичигт гар үсэх зурх нэр хүндгүй үргийг хүлээсэн юм. Эхлээд тэр энэ үргийг биелүүлэхгүй хэмээн татгалзсан ч хааны шууд тушаал гэж үзвэл явахаар зөвшөөрчээ. Дайн дуусахтаа зэрэгцэн биологийн дайны уул мөрийг баллах арга хэмжээнүүд авч эхлэв. Дайны төгсгөл ойртоход Япончууд манжуур зөвлөлтийн цэргүүд дайрч ирнэ гэж үзэж байсан бөгөөд 731-р ангийн үйлдэлсэн гэмтэргүүд нотлоонуудыг устгахын тулд байгууламжуудад дэлбэлж устгасан байна. Жангма цогцлборын барилга маш чанар сайтай байсан тул устгахад хэцүү байв. Пимфан Далианы төв болон бус тангуудыг устгасан ч бусад байгууламж нь өнөөдөр хүртэл хэвээр оршиж байна. Нанжин дахь 1644-р анги байрлаж байсан Батбөх барилга заримдаа Тама анги гэж нэрлэгддэг энэхүү барилга одоо эмнэлгийн байдлаар ашиглагдаж байна. Хятадд жижигхэн багууд үлдэж устгалын ажлыг гүйцэтгэсэн байна. Харин 731-р ангийн бусад ажилчид зөвлөлтийн нотлохотод зэрэгцэн ам үлдэс цухтан зайлчээ. Өнөөдөр Пимфан цайзын үлдэгдэл хэвээр хадгалагдаж хүний харгислалд орсгол болон үлдсэн байна. Дайны дараа Америк Японы хооронд маш олон нууц хэлцээрүүд болсон бөгөөд үүний дагуу Япончууд 731-р ангид холбоотой янз бүрийн нууц бичгээр мэдээллийг гаргаж өгье. Оронд нь үүнийг хүлцсэн хүмүүсийг шийтгэхээс чөлөөлж өгнө гэсэн болцол тавьжээ. Үүнийг Америкийн тал хүлээн зөвшөөрсөний дагуу Япончууд нууц мэдээллүүдээ гаргаж өгсөн бөгөөд холбогдох гэмт хэрэгтнүүд нь дайны дараа эрхчлөөдөө үлдсэн байна. Үүнийг зөвлөлтүүд эсэргүүцсэн янз бүрийн мэдээлэл гаргаж байсан ч Америкчууд энэ бол зөвлөлтүүдийн хийж буй худлаа, гүтгэлэг, гүжирдлэг, сурт лохуулах хэмээн эсэргүүцэж байв. Гэсэн ч алгуур 731-р ангитай холбоотой мэдээллүүд хүнд оролцож байсан хүмүүс өөрсдийн ухамсар хүн чанаранд дийлсэн үү яасан янз бүрийн мэдээллүүдийг ил гаргаж өгчээ. За тэгэд үүнтэй холбоотой өөр сүүлийн жилүүдэд энэ төрлийн мэдээллийг сонирхох олон улсын судлаачдын сонирхол нэмэгдэж баримтуудыг ил болгон тавьж байна. За ингээд энэ хүсэлтийг ингээд товчхон өнтөд тиймэрхүү байна. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Дараагийн подкастаар уулзлаа. Түр баяртай.